За сайн байцгаана уу? Бүгдээрээ нойрын минь төргий. Сайн байцгаана уу? Сайхан шилцгээв үү? Шин сараа сайхан хийцгээсэн үү та нар минь. За багш нь ээлж лавь ихээр бэлэн боллоо. Жил бол жилийн өвөл жилийн цагаан сар гэдэг гайхамшигтай одоо монголчууд илүү их болсон. Сар шинийн баярыг жилдээ их даруу, их төв, их ухаалаг, намлаг, их ухаан зааж их зөв тэмдэглэх ёстой. Ерөөдөө олон баяр гэхээсээ илүү цагаан сар наадам хоёрыг л илүү төлхөө голчлон одоо монгол хүний яг аж байдал, монгол хүний ахуйг онцолж илүү голчлон тэмдэглэмээр байна гэдгийг хэлмээр байна. Өөр баяруудыг нэх онцолж сүйд болох ерөөдөө хэрэггүй. Ерөөдөө гол үндэсний гол одоо манай Монголд уламжлагдаж ирсэн эртээр үеэсээ одоо бүр тэрийг уламжлан ирсэн одоо хүчтэй баяруудыг бид нар хүндэтгэж яг тэрийг ёсчлон дагаж мөрдөж гариг ирэхстэйгээ тэнгэр ирэхстэйгээ хүн арттайгаа одоо дээр доор гэхгүй хүндэтгэлтэй харьцаж энэ харьцаан дээрээсээ шүтлэг одоо үнэмшил ёс зүй ухаан сэтгэл бүх цохидлогооч нь холбогдож иж бидний баяр үзэсгэлэнтэй бидний баяр хамгийн ухаан заасан түмэн арт түмэнд дэлхийгээр дүүрэн суугаа тэр дэлхийн хүмүүс монголчуудын золголт монголчуудын сар шин монголчуудын хүндэтгэл хайр бүгд одоо тийм арай илүү онцгой арай илүү чадамжтай арай илүү сорчилсон гайхамшигтай байх ёстой. Тэргээрээ бид нар илүү дэлхийд хамгийн онцлог арт түмэн гэдгээрээ бид нар ялгарх ёстой. За бүгдээрэнд нойрын минь багш нар эхлэх үеүл яриа явчлаа ш. Ерөөдөө л нөгөө ярьдаг юм а. Одоо нөгөө байн олон жил багш нь тэнгэр өвгдөцтэй өөрийн биеэр холбогдож сүнслэг төвшнийхөө маш олон ахуй хүмүүстэй уулзаж маш олон мэдээлэл авч ерөөдөө ярих гэдэг юм минийх зөвөр өдөр тутмын байнгын нэг тийм зөвлөмж гэх юм уу сургаал гэх юм уу тий одоо ийм давтамжтай явдаг учраас ерөөдөө ангаагаал хүн орж ирсэн л бол тэр хүн нэг байна уу хоёр байна уу ерөөсөө хамаагүй ерөөдөө л ингээл нэг цаанаасаа л ярианы сэдв зүгээр төгс төгөлдөр гэсэн үг. За бүгдээрэнд нойрын минь төргий багш нь бүгдээрээ сайхан шилцгээв үү? Сайхан баярлцгаав үү? Шинэ он шинэ сар ах гоё гаргасан уу? Хаврын сар. Одоо жилийн хавар, жилийн улирал гэдэг өөрөө тийм гайхамшигтай. Улирал болгон хийсэн ш багш нь улирал болгон цаг агаартайгаа, өнгөтэйгөө, будагтайгаа, байгальтайгаа бидэрт одоо ингээ улирал тутам бидэрт одоо жилийн өнгө, жилийн үнэр, жилийн тансаг, жилийн агаар одоо бүх юм ямарваа юм тухайн үедээ одоо цохилдгоо юм болгоно дүүрч ирдэг. Бид нар тэрийг хүлээж авч хүндэтгэлтэй хандаж хүндэтгэлтэй тэрийг гой үдэж те тэрийг гой баясаж баярлаж талархаж монголчууд мэдхгүйгээсээ дээд өвгдээцээ нэг жоохон гомдох төдий. Тийм учраас жилийн цагаан сараар манай монголчууд бүгдээрээ гоё одоо бүгд хүн болгон одоо үндсийн гоё дээлэрээ гойж дээлэрээ одоо өмсөж түмэнтэй золгож хүндэтгэл үзүүлж илүү золголт гэдэг чинь илүү настангуудтай золгохыг хэлнэ. Настангуудыг удамдаа очиж настангуудыг тохоог төшиж золгоно гэдэг чинь нэгсэн тэр хүний хүндэтгэж байгаа давхар залуу хүний эрчим энергиэр хөгшчүүл цэнэглэгддэг байхгүй. Тэгээд цэнийг авахын тулд л бид нар тэднийг цэнэглэж тэд нар чинь биднээс бас цэнийг авч бидний залуу одоо хүнийг харах хэрэг хямралундаа залуу байсан өөртөө адилхан байгаа дүүтэй адилхан байгаа аав ээжтэй адилхан байгаа тэр дүр төрх илүү харагдаж жилийн цагаан сар жилдээ ганц золгодог тэр баяраараа олон хөгшчүүлийг бид нар огшоож баярлуулж одоо дотроо уйлж наана инээж дотроо дуугүй хурааж байгаа хөгшчүүл зөндөө энэ жил бол бас их гой сайхан айдуу бас намдуу их аятайхан бас сайхан тэмдэглэж манайхан сурч ирж байна. Энд чинь бас их цаанаасаа ёс зүй, сэтгэл зүй гэдэг монголчуудын хумсар оюун санаа жилээс жил гоё энэ чигээр гоё дэлгэрэх болно гэж багш нар их гоё имэж байгаа шүү. Баярлж байгаа шүү. Баярлалаа та нартай бүгдээрд нойрын минь. Одоо цагаан сар энэ жил их гоё гарлаа. Цаг агаарч сайхан байлаа. Ямарваа улирал
цаг агаар ер нь ямарваа юм чинь сайнтай муутай зөгцөж явдаг. Муу байлаа гэд уурлаж, гомдож, уйлж одоо юу гэдгийг таагүй байдал гаргаж болохгүй. Хүн уурлаа гэхэд ерөөдөө нэг хамгийн холдоо нэг цаг, хамгийн багадаа нэг 5-10 минут. Тэрээс өдөржингөө уурлал, хэдэн сардаа уурлал, гомдлон тайлгдахгүй цэхэлзэл хялалцаал ингээ шийдгээл ингээд ич хизээч болохгүй. Яг бол Тэнгэр өвгдөөц та нарыг цаг үргэлж, сар үргэлж те өдөр үргэлж бидрийг дээрээс мэдрэхийг, танихыг та нарт өгөхийг хичээж байна. Маш их хичээж байна. Та нарын доор нь авахд бэлэн нэгдүгürt эрүүл мэнд нь гоё, дотоод сэтгэл нь гоё, сүнсэн биеийн нь гоё, өөрх нь өвөгдөл чадвар нь гоё. Ерхэд авахд их бүх талаараа нэг гоё, зоригтой, хүчтэй, тайван, ухаалаг байж ээж Тэнгэрийн өвчтөнгүүдэд үеийн тэр гоё өвчтөнгүүдэд бид нар өөрсдөө таалагдах ёстой. Бид нар эдий чинээ таалагдсан тэдний та нарын зүүд нойроор, та нарын сүнсэн биерүү та нартай холбогдоод та нарыг жоохон ч гэсэн дотроос ч нь одоо хөглөөд идэв. Өөр аяндаа хөглөн эйгүү байгаа, таагүй байгаа юм чинь засан янсан. Ерөөдөө Тэнгэр өвчтөнгүүд биднийг одоо бидний төлөө л амьдарч, бидний дуу хоолой болж, бидний одоо эрчим энергийг нөхөж, бид нар шин давхар тэдрээс одоо бүх одоо юмараа холбостой байдаг шүү. Тийм учраас тэр болгоно алдахгүй тулд, хамгаалахын тулд эзэн өөрөө хичээж даруу байх, хүн чанартай байх, хүнлэг зөөлөн байх, эвтэй байх, тийм ухаантай байх, төвчээртэй байх хэрэгтэй. Энэ чигээрээ бид нар Тэнгэрийн өвчтөнгүүдийг гайхшруулах болно. Биднийг одоо зарим хүмүүсийг гайхаж ийн ухаантай болчиж, төвчээртэй болчиж, их цэвэрхэн болчиж, их жавхаатай байна, толигор байна, их моралог байна гэж зарим жоохон таргалсан шинжтэй хүн болгоныг янз янзаар тодорхойлж байна. Бид нар болохоор тэднийг илүү гоё одоо дандуу гоёор одоо биднээр дамжуулж одоо сар шинийхаа дээл хуар гоёл чимэглийг биднээр дамжуулж бидний гоёсон юмар тэдэр дамжиж харж одоо талархаж баярлаж уйлж мэгшиж огшиж эргээд залуу нас эргээд одоо Монголд байсан дүр төрхөө тэдэр санагалзаж ерөөдөө цагаан сар гэдэг чинь тэнгэрт байгаа хүмүүсийг маш их огшуулдаг сар байхгүй маш их огшно. Яг энэ баяр чинь биднийг харж тэд нар чинь баг баярлах гэхээсээ илүү их талархаж, илүү харамсаж, илүү гутарч, илүү түгшиж, зарим нь айж, зарим нь сандарч янз янз л болдог. Тухайн төвшөнд айл одоо газар байгаагаас шалтгаалаад юм болгон харилцаа адилгүй. Бид нар энд хэдий ч нэ олон айл хийсэхгүй байх ерөөдөө нэг өдөр нь 3-аас илүү айл хийсэхгүй байвал маш их сайн. Өдөрт нэг айл байхад ерөөдөө ер нь олон айл дээр явах тийм сайн биш. Сайн танихгүй айл, сайн мэдхгүй айл руу одоо орох тийм бас сайн биш шүү. Биш ерөөдөө нэлээд дотн хүнтэйгээ хүн чинь илүү танилцаж, илүү одоо найзлаж, нөхөрлөх гэмээр биднэрт одоо хожим одоо өшөө нас явах хэрээр одоо маш их өөрчлөлтөнд одоо танигдан. Цагаан сараар бол их бие биенээ илүү одоо хүндэтгэж насан залуу хүмүүсээ хүндэтгэж одоо илүү хүмүүстэй танилцаж, уулзах, бие биенээ мэдлцэх ийм сайхан байсан. Гал морин жил сайхан жил болох бизээ хүн бүхэн л сэргэн мандах жил ирж байна гэд ам сайтай байгаа. Ерөнхийдөө жилийн үлрэл, жилийн цагаан сар өөрөө гоё бийсэн штэ. Жил өөрөө өнгөтэйгөө одоо ухаартайгаа, хувцастайгаа одоо юу гэдэг та нар дээр солиод байгаа болгомжл ингээд солигдоол өөрчлөгдөөл байгаа чинь жил юм болгон саанаасаа жамаараа ингээд өөрчлөлтөнд ордог. Тийм учраас хүн амьдралаа өөрчлөх, өөрийгөө өөрчлөх, хамт олноо өөрчлөх, найз нөхдөө өөрчлөх, орон гэрээ өөрчлөх, ахуйгаа өөрчлөх гэдэг өөрчлөлтүүд ерөөдөө маш их юм давтамжтай гарч явах тусмаа бас нэг талаараа сайн. Жилийн жил байнга ингэж өөрчлөх бас биш. Ерөөдөө монголчууд нүүдэлж ард түмэн болохоор нэг байранда одоо нэг одоо юмдаа орон байранда удаан байх, олон жил байх тийм тэнгэрт бол тийм таа биш байдаг, санагддаг. Бид нар болохоор нэг байранда дасцсан илүү их одоо эрчим энерги нь одоо гоё болцсон
энэнд нэг хүний сэтгэл хорогдно гэдэг шиг ингээ байнга дасаад ирэхээр гоё л да ахуйтайгаа нийлээд ирэхээр хамгийн гайхамшигтай. Тэгээ Аз дотроо одоо хамгийн хүндэтгэлтэй, хамгийн одоо өргөн дэлгэр тэмдэглэдэг малтайгаа, байгальтайгаа, хүн арттайгаа, хүүхдтэйгээ, адуутайгаа бид нар таван шүү малтайгаа ингэж бүх юмтайгаа хавсарч одоо тэмдэглэж илүү онцгой тэмдэглэлээр манай Монголын ард түмний баяр баясгалан илүү хөтөм жавхаалга гоё. Энийг илүү сүржин болгож илүү их одоо баярыг олон хоног болгож илүү их одоо зарлаг гарах тийм таатай биш. Ерөнхийдөө баяр бол нэг 3 хоног байхад л болно. 3 хоног ерөнхийдөө олон хоног байх хэрээрээ л ямарваа юм удах хэрээрээ л заваардаг шүү дээ. Тийм учраас Тэнгэр өвдөц бол тийм юм тийм таатай биш биш. Тийм одоо юу тийм айгу тийм удаан баярлах, одоо удаан айл хийсэх, өдөржингөө олон айлаар орох те, өдөржингөө маш олон хүнтэй золгох энэ юунд айгу дургу та нар золох хэрээрээ сэвддэг. Золох хэрээрээ хүний муу имийг татаад байгаагаа мэддэггүй. Муу энерги өвчин зовлон хүн болон үйл өөрөө явж идэг байхгүй. Үүрээ дайж даага явж идэг. Тэрийн та нар үнэрлэнгээ гар зөрүүл золгонгоо илүүх одоо мэдээллийн солилцоонд олж эрчим энергийн солилцоонд орохоор биеиндээ энерги эрчмээ өвчин зовлонгоо өгөлцөж авалцаад идээгаа тэр болгон сайн анзаарч ойлгодгүйгээс манайхан золох аягүй тийм дуртай болоод байгаа. Мэдхгүйгээс болоод дуртай. Би золох дуртай. Олон айлаар орно. Энэ жил бүр өшөө айлаар орно. Бүр хамт олонны ээж аваар нь орно гэдэг. Найсвтийнхээ ээж аваар орно гэж цаашаа ингэ бүр ингэ яваад ах санаатай. Эн чинь тийгэж утгаа алдсан тийм золголт байж болохгүй шүү. За бүгдээрэнд нь орой мэд. За монголчуудын ген багш нь үргэлж ярьдаг монголчуудын ген, монголчуудын цус, Монголын ард түмний хамгийн найнд юм чинь цусан тал, ясан тал гэдэг байгаа чинь зөв. Тийм учраас цус ясны мэдээлэл бид нар хамгийн найнд гэнэж хамгийн зөв авч хадгалах хэрээр бид нар хамгийн зөв, хамгийн үнэн, хамгийн гоё явах болно, зөв явах болно. Сая басан цагаан сарын дараа маш олон хүүхдүүд, залуучууд, настангууд төр шимжлэгээ авч байна. Хүний сайхан л ирдэг юм да. Ер нь хоёр багштай дээр хүн болгоны тэр сайхан сэтгэлтэй байгаа, хүнлэг байгаа, зүв байгаа гэдэг гоё юм а. Ерөөдөө битэрийн тэр үу таалгач гэсэн сагвараа бас нэг онгоо хүндээ онгоож муу хүндээ ингээд түгжигддэг тийм юм байдгийг шиг байгаа. Ерөөдөө хоёр багш нь сайн мэдхгүй. Тийм учраас ирж тэр сар шинээр золголт хийсэн хэрнээ тэр сайхан байгаа, гоё золгосон байгаа, сэвтээгүй байгаа тийм асуудлууд нь гоё санагдсан. Тэг өнөөдрийн ерөнхийдөө манай монголчууд бас золгож сурч байна, баярлаж сурч байна. Зөв, баярыг зөв гоё өгөөчтэй гоё өргөн дэлгэр гоё тэмдэглэж сурсан байна. Их сайн байна. Тэрэнд их талархаж байна. Тэгээ Монгол даяараа маш их дуу хуур, бэлэг дэмбэрэлтэй хөгжим наадамтай гоё байлаа. Ёстой гоё байлаа. Дуу хуургүй хөгжим нэг талаараа гоё. Баярлан наадах цэнгэх. Ерөөдөө Монгол хүн дуу хөгжимгүйгээр амьдралыг төсөөлшгүй. Одоо хамгийн хүчтэй юм чи хөгжим дуу байхгүй. Та нар хямархаараа, айхаараа, гомдохоороо, өвдөхөөрөө, зовхоороо, дутхаараа хүн хөгжим сонс гэж багш нь хөгжим сонс. Хэдий чинээ сайн хөгжим сонсох хэрээр сэтгэл амар амгалан болдог. Дуу хөгжим өөрөө бид нар өөрсдөө тэр чигээр одоо байгалийн салхи агаар тэр чигээр одоо хүний биед хөгжим аялга шиг гоё орж иж бид нар ингээ байгаль гарахаар ингээ хөглөгдөд идэг. Цаанаасаа агаар нь салхи нь тэр шорон ч гэсэн тэр үнэр нь ч гэсэн байгаль өөрөө тэр чигээр ойлгомой гүү ухаан, нууц ухаан тэр болгоны хүн мэдэрч ойлгож өөрийгөө хөгжүүлж байгалийн хөгжим одоо энэ гоё ардын дуунууд сүүл зохиогдсон гоё дуунууд концертууд их гарлаа. Гоё юм багш нь одоо Тэнгэрийн өвдөц тэр олон гоё концертуудыг тэр олон гоё дуунуудыг түүж сувг солин олон дуунуудыг түүж сонсгод Тэнгэрийн хүчтэнгүүдийг их баярлууллаа. Өнөөдрийн ард түмэн ийм л дуунууд хөгжмийг сонсож ингэж бид нэр баярлаж цэнгэж гоё амарч та нар хаад иймэр бид нар чинь инх тунх сайхан байцгаана гэдгийг бас дээш нь бас хэлж дамжуулсан байгаа. Тийм учраас хүн болгон
Дордороо дууга дуусхан дуулаа шүлгээ уншаа тий. Бүжгээ бүжиглэх нь бүжиглээ төгжим дархан дараад эн чинь урлаг өөрөө тэр чигээр амьдрал энэ авиас гэдэг бол хүн болгон заяагдсан хүн болгон авиасгүй хүн гэж байхгүй хүн болгон өөр өөрийн авиастай авиасаа сайхан ундраад дэлгэрүүлээд хөгжүүлээд энэ авиасаар ч улбалаа тэнгэрийн үстэнгүү та нарыг илэх гоё мэдэрч чамд уярч чиний хөгжмийг сонсох чиний дууг сонсох чиний шүлгийг сонсох тийм гой дуртай болдог. Бүр салхаар ичдэг. Тийм учраас дуугаараа шүлгээрээ хөгчмөөрөө аяараа та нар тэнгэрийн үгдээцийг татаж чадах юм бол ихэм сурна. Маш их юм сурна. Тийм одоо гайхамшигтай одоо оюун санаа гэсэн. Тэгээ монголчуудын энэ гоё цэвэр ариун гоё баяр бол хамгийн хүндэтгэлтэй дэлхийд цор ганц юм гоё хүчтэй одоо баяр цагаан сар гэдэг жилийн жилдээ дандаа ирж бид нар жилийн жилдээ дандаа ах トゥ найз нөхдөйгөө гоё мэдчилж баярлаж хүн амьд байгаадаа талархаж амьд байгаадаа хүн энэ орчлонд ирнэ гэдэг хүн болно гэдэг өстой ховор заяа энэ ховор заяанд энэ нарч ертөнцид та ирдсэн байгаадаа өөртөө баярл таны хүн болгосон ижээ авдаа удамдаа та талархаж үргэлж талархаж явах ёстой. Таныг хүн болгож тэр олон дотор таныг шүүрч ишин одоо нарч ертөнц рүү таныг илгээсэн биз дээ. Энэ одоо нарч ертөнцийн одоо орчлон бид нар ингэж гоё олуулаа хамтдаа нийлж нэг тэнгэрийн дор нэг нарны дор бид нар гоё амьдарч байгаадаа илүү тансаг илүү гоё. Амьдрал ирэнтэй бараантаа ч гэсэн амьдралыг хүн дандаа гоёор харж зөвөөр харж ухаарч амьдрах, сэрж амьдрах, томоожж амьдрах нас цаг хугацаа чи иржээ. Энэ орчлонд байх гэдэг эн чинь орчлонд байх хугацаа бидэрт бас хугацаатай штэ. Бид нар үрдийн энд байхгүй. Цаг нь болохоор бүгдээрээ дээшээ тэнгэр рүү хайлна. Халихаас өмнө сайн сурч, сайн боловсорч, сайн өөрийгөө хүмүүжүүлж, сайн үг даадаг, хүний сэтгэл даадаг, сэтгэлийн хариу өгдөг, оюуны хариу өгдөг, гарын хариу өгдөг. Ерөөдөө ямарваа юм заавал хариутай бай. Манайхан ч хүнээс аваад сурцсан. Өө гар тосоо сурцсан. Өгнө гэж байдаггүй хүмүүс байдаг. Тэр ёстой болохгүй. Ёстой болохгүй. Та хүнээс аваах ер нь орчлонд үнэгүй юм гэж байхгүй шүү. Үнэгүй юм гэж байхгүй. Одоо багш хоёр багшийн ажил дээр ч гэсэн удаан жил битэрийг дагаж байгаа, үргэлж дагаж байгаа хүмүүс ингээд тунж үлдэж байна. Тунж үлд одоо 3 жил зарим хүмүүс одоо амьдралдаа алдсан, эсвэл хань ижилгүй байгаа, эсвэл хүүхдийн тоо дутуу байгаа хүмүүсийг ерөөдөө хүмүүсийг 3 жил тасралтгүй явахаар хүлээгээд авчдаг тэнгэр. Хүлээж авах гэсээр л та нар яг хүлээж авдгийн даваан дээр юу гэдэг нэг бол хүү байхгүй, нэг бол охин байхгүй, нэг бол нөхөр байхгүй, нэг бол одоо ингээд өөрийнхөө орон гэр байхгүй гэдэг заавал асуудал гараад байдаг байхгүй. Тэгээд цаашаага 2 юм уу 3 жилээ сунгацдаг. Тэгээд та нарыг яг одоо энэ хэдийн ирэх цаг нь болж энэ гэжээтэл хүмүүс өөрөө замын голоос ингээд чимээгүйх яваад өгдөг хүмүүсийг тэнгэр эргэж авахта тийм таатай биш. Та нар зорьсон юмдаа анханасаа таалагдсан л бол тууштай байж үзээрэй. Тууштай зан. Тууштай байж та нар тэнгэрийн тэр гой жим тэнгэр тас та нар зориулсан жим гаргачдээ. Үнэхээр та нар сэтгэл сайтай юм тууштай нэг л зангаараа нэг л аашаараа гар татадгүй сэтгэл татадгүй тий хайраа татдгүй хүнд үргэлж дэлгэж бүх юм дэлгэж өгж идэг тийм хүмүүс бол тэнгэрт ямар сайхан ариун зам мөртөө сайхан яваа амны бэлэгтэй гоё охин байна нүүрний баясгалантай гэд та нар олон талаас чинь та нарыг одоо шинжин тэр бүх шинжгүүд та нар энд багш дээр ирэх тоолондоо та нар имчилгээнд орох тоолондоо л тэр шалгууруудыг та нар даваал идэг. Багш нь загнаал байгаа чинь та нарыг засаад байгаа чинь тэр алдаагийн чинь засаад байгаа байхгүй юу? Нэгсэндээ хин тэнгэр лүү халихыг хинч мэдэхгүй ш. Хизээ өгөхийг бид нар мэдэхгүй штэ. Тийм учраас хүн халихаас өмнө хүн засагдах ёстой. Тэнгэрийн оронд хүн хамаг зам мөрөө аж амьдралаа өөрийнхөө ухамсарыг, сэтгэлийг, өөрийнхөө бодлыг, үгийг ухааныг бүгдийг хүн өөрөө үргэлж энэ амьдрал чинь өөрөө та нарт сургуул, хичээл, шалгалт, сорилт болдог. Энэ болгоныг бид нар ухаанаараа, сэтгэлээрээ, хүмүүжлээрээ
Та өөрөө л давна. Энийг даван тулахт нь хоёр багш нь маш их би тэр зөвлөө тэлээд захиад байгаа. Заавал тэгээрээ ингээрээ гэдэг байгаа чинь та нарыг бас л нэг дээд оюун санаа руу очихороо энэ алдааг дахиж гарах вэ гэдэг үднээс л бид энэ доор чинь та нарыг бэлтгэж суурийг чинь зөв тавьж засаад ийн гэсэн үг байхгүй. Чамайг зөв хүн болгож чиглүүлж ингээд гой байлгах гэдэг юм гэсэн. Хэдий ч энэ алдаан дээрээс ухамсарлаад алдаагаа дахиж гаргахгүй зөв явах хэрээр Тэнгэрийн оронд очих чинь хөөх чиний зам цаашаа үргэлжлээл. Зарим хүмүүс багшаа ингээд жим зогсчлоо би яах вэ гэдэг. За байж. Өнгөрсөн алдаагаа сайн бод та он жилүүдэд явж байхдаа та одоо ямар хугацаанд та ямар алдаа гаргасан, яагаад бутсан, яагаад харьсан, гэрлүүгөө бутсан, нутг руугаа бутсан. Тэр бүх юмаа та өөрөө ажигл сан. Тэгээ уучлахгүй ямар шалтгаанаар уучлахгүй гэх Тэнгэрийн орон маш их уучлалт гуйлах гэдэг учраас би та нарыг харин өнгөрснөөсөө сайн уучлахгүйгээд үүлэн үрээсээ арилгаараа янзлаараа хүний амьдралын зам одоо шулуун биш маш их дардан маш янз янзын үзэн харан туулна энэ чинь гэсэндээ бид нэр үзэх юмаа л үзэж харах юмаа л харж яах гэсэн үг байхгүй юу? Тийм гоё. Тийм учраас амьдрал гэдэг тийм агуу. Энэ одоо сар шинжээ сайхан шинэлцгээсэн үү? Энийг хүн орж иж багшаа нэгэн зүйл асууя. Гадаадын иргэнтэй гэр бүл болох нь цөөнгүй байна. Гадаадын иргэнтэй гэр бүл болсон хүнийг өвгөд дээдсүүд хэрхэн хүлээж авдаг вэ? Гадаадын иргэнтэй одоо нийлээд байгаа нь эмэгтэй хүн нийлээд байгаа мó эрэгтэй хүн нийлээд байгаа мó тодорхой. Ерөнхийдөө ийм байж болно. Удам дотор 3-аас илүү хүн байж болохгүй. Бид нар эцгийн тал, ижийн тал тийм ингээд хоёр тал одоо олон одоо ураг удам нийлэхээр маш олоолаа болно. А тэр удам дотроос 3-аас илүү хүн сухыг хоригддаг. 3 дотор бол болно. Илүү байж болохгүй. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хамаагүй болно. Монгол хүнийг ойлгодог, монгол хүнийг зөвшөөрдөг хүн бол цаанаа тэр сууж байгаа хүн цаанаа бас удам нь нэлээд хүчрхэг удам учраас зөвшөөрч чинь гэсэн үг. Тэр чинь цаанаасаа бас нэг мэдрэхүүн биш үү? Давхар тэр ханилан сууж байгаа хүн өөрийн маш их зүрх сэтгэлээрээ татаж, хүн сэтгэлийн таталцалд орж, ухамсарын таталцал бүх юм татагдсанараа сэтгэл татагдаж, сэтгэл нийлсээр ингээ гой ханилан суух гэдэг гой ерөөл байдаг. Ерөөдөө болно. Энэ бол муутахгүй зүгээр. Тэгээ илүү хаач явсан манай монголчууд гадных нэг төшөд тулаад аваал явчихжээ та. Монголчуудын тэр ген, монголчуудын сүнслэг төвшин, монголчуудын хүн чанарыг хаач байхгүй. Бидрээс өөр газар байхгүй. Байгаа гэж та нар бодож байгаа. Тэд нар байсан ч 50%-аас илүү гарддаг. Бид нар 100%. Монголчууд тийм агав. Яг гоо чамд итгээд байгаа. Чамд итгээд ажил өгнө. Чамд итгээд одоо байр сав өгнө. Чамд итгээд мөнгө өгнө. Сэтгэл нь байна. Наана инээн, харьцсан, наалтан, үерхэн, нийлэн, нарийн ингэвч цаана арай л өөр үед. Гадныхаа. Цус нь хөрцөн хүмүүсийн сэтгэл нь цаагаараа жоохон явц дундаа удаан байх хэрэг жоохон хөрөх гээд идэг. Цаашаагаа л явах гээд идэг. Жоохон байж байгаа цаашлаад. Тэгэл жоохон зовхороо, өвдөхөөрөө дутахаараа эргээ сайн үгэл ирэх гээд байх санаатай. Ер нь орчлын ертөнцийн өвгдөөц тэгдгийн оройн дээд нь монголчууд, оюун санааны оройн дээд монголчууд. Бид нар бусад гариг ертөнцийн хүмүүсийг монголчууд хөглөн, цэнэглэн, дагуулна, манлайлна. Монголчуудын одоо зарчим нь тэр. Бид нар манлайлах учраас бид нар хамгийн ухааны дээд, хүний дээд, сэтгэлийн дээд байх ёстой. Хүнд урам өгдөг, хүнд хайрыг өгдөг, хүнд итгэл өгдөг, хүнд шагнал өгдөг байж бид нар хүнийг татна өгөхөөс биш. Гараад осуул, надыг хүндэлт, надад өг, надыг хайрл, надыг тэтг гэж суугаад иж болохгүй. Ямар юм чинь өгөө аваата. Нар сар гараад штэ. Монголчууд хос заяатай алтан, хос заяатай. Нар бол эцгийг тодорхойлно, сар бол ижийг тодорхойлно. Тэнгэрт бол маш олон төвшний хүмүүс бүгд та нарыг ажиглаж байна. Тэгээ өглөө болгоо наранд нэрээлээрээ гэдэг нь Тэнгэрийн хаадуудыг, Тэнгэрийн аав нарыг, өөрсдийнхөө аав нарыг бид нар гэсэн доо
одоо амар мэндийг ирж байна. 9 мэнд байна л гэсэн тодорхойлт байхгүй. Тэгээд гадны хүнтэй ханилж сууж байгаараа нэг талаараа хацтай, нөгөө талаараа дутуугийн та гүцэх гэж сууж ийн гэсэн. Амьдралын гүцэх гэж, хүүхдийн тоогийг гүцэх гэж, тэр удам уургийг та гүцэх гэж сууж байгаа. Ер нь манай монголчууд гүцэтгэл ихтэй нэг л хатуутай ард юм уу? Манай монголчууд маш чанга. Өгсөн бол аавн л тийм. Авсан бол өгнө л тийм. Хүний гар дэлхийд сурсан, хүнийг хайрлаж сурсан, хүнд итгэж сурсан. Тэм агуу ард түмчин монголчууд. Хүний гол чилээд яг сайхан нөхөрлөж явсан найзууд нь зуурдаар нас барах, замын хаж дундаас хаа нэгэн хүнээс одоо эвгүй өөрийнх нь талаар эвгүй юм, буруу юм сонсоод замын дундаас хил чимээгүй алга болох. Одоо юу гэдгийг хүний дунд яс хайж хүмүүсийг холдогдог тийм одоо муухай санаатай хүмүүс байдаг. Эний чинь тэнгэр ялгарнаа. Бид нэр олон жил нөхөрсөн ханаа, олон жил нөхөрсөн найз нөхдөө бид нар хэн бэ мэдэн ш. Монголчууд бол ер нь монголчуудаар оролдох дэмий гэдгийг тэнгэр дэмий шүү. Монголчууд цаагаараа мөн чанар, хүн чанар маш агуу. Нэг сайн хүндээ, итгэсэн хүндээ ерөөсөө юугаар ч харамлахгүй зүгээр дэлгээл нураал ундаг гэж ярьдаг өвнөн монголчууд. Тийм гоо сэтгэл сайтай ерөөхдөө гар сайтай, хоол сайтай, зан сайтай тий тоглоом сайтай, үг сайтай, дуу сайтай, царай зүс сайтай, хувцас сум эд байлгс ерөөхдөө монголчууд байхгүй. Тийм гоё бэлгийн юм дээр ирсэн агуу одоо бэлгэдлийн ард түмч монголчууд байхгүй. Тийм учраас монголчуудыг гомдоосон, монголчуудыг хуурсан, монголчуудыг шулсан, дарамталсан хүмүүс бол нэг л өөддөггүй шүү. Та нар ажиглаа л нэг л өөдөлж өгдөггүй. Цаагаараа. Яг бол голын харлуулт бити айлга. Голын харлуулт бити нулимсийн бар. Хүний нулимс үтсэн хүн өөдөлдөг гэж ярьдаг. Монгол хүний нулимсыг үзвэл хизээч өөдлөхгүй. За өнгөрсөн Монгол охины нулимсыг үзсэн бол чамд хань таарахгүй юм байна өө гэж ярьдаг чи үнэн. Монголчууд гомдохороо голдоо ортлоо гомддог. Итгэхээрээ зүгээрээс тэнгэрийг хагартал итгэдэг. Бороо асгартал итгэдэг. Тийм сэтгэлээрээ баян ард түмчин зөвхөн манай монголчууд. Тэгэхээр агуу үндэстэн байгаад бид нар энэ агуу үндэстний үргэлжлэн таа билээ. Өөртөө итэг, өөрөөрөө бахарах, өөрөөрөө огш, өөртөө үргэлж талархаж яв. Өөртөө үргэлж баярлаж. Дандаа өөрийгөө одоо үгээрээ мэлдаж, сэтгэлээрээ мэлдаж, үргэлж би тансаг. Би баяа айл юу хët. Би тансаг удам. Гой үг хэлж болно ш. Үг бол агуу ш. Тэгэхдээ үг гэдэг урмын үг, талархлын үг гэдэг хүнийг зүгээр л хэдэн насаар залууж болдог. Өвчтэй байсан хүн тэгээс өөрөө энд өвчин намдаад ингээ илааршдаг. Үгээр босно, хөгжмөр дуу аваагаар босно, сэргэн. Гол нь элэг бүтэн байх. Элэг бүтэн байх. Хантай, ижилтэй, охинтой, хүүтэй байх. Айл болгон хүүтэй, охинтой байх ёстой. Хүүгүй айлыг тэнгэр ахгүй, охингүй айлыг бас тэнгэр ахгүй. Дутуу заяатай хог гэдэг айгу ууралдаг. Дутуу заяатай. Тийм учраас айлыг хүүхдээр нь шинждэг. Охтуудаар нь ээжийн шинжин, хүүгээр нь аавын шинждэг. Тийм учраас хүүхдүүдэд бид нар хамгийн илгэмсэг, хамгийн зөв хүмүүжүүлж тэнгэр өвгдөөсдөө бид нар таалагдсан тул бүгдээрээ хичээж амьдрдаг. Хичээгээгүй та нарын амьдралын зурлаг чинь тэр аяанда тэнгэрт ингээд давтамжтай байж идэг учраас ерөөхдөө л амар байдаг. За ойлгож гин үү багшийнхаа ярьж байгааг ойлгомжтой байна уу? Тэгэхээр монголчууд ийм агуу ард түмэн, маш агуу. Давхар бидний ген өндөр, цус одоо маш их элбэг. Цус элбэг гээл цусаа өгөөд иж бас тийм сайн биш. Цус дотроо 3 дугаар бүлгийн цус дотроо 3 янз, 4 янз, 2 дугаар бүлгийн цус дотроо 3, 4 янз. Тэгээ цус хийлгэнэ гэдэг. Би тэрэн дээр айдаг. 2 дугаар бүлэг адилхан айдар. Яа.
цусаар дамжиж мэдээлэл давхар дамждаг. Цусаар мэдээлэл. Тэр хүний мэдээлэл, удмын мэдээлэл цусаар. Тэгээ нөгөө хүн чинь өөр хүний одоо өөр хүүс нь өөр ч юм уу тий, нас нь өөр ч юм уу. Тэгээ өөр цус одоо мэдээлэл нь өөр тэр цус ороод ирэхэд яах вэ? Танай удамд ямар үгэд ирэх үү? Тэгээл бод. Ерөнхийдөө монголчууд цусаа гойжуулах, цусаан гаргах хамгийн цэри ёсонд ордон шүү. Хамараасаа цус гаргаж болохгүй, биеэсээ цус гаргаж болохгүй, цэри ёсон. Ясаа гэмтээж болохгүй, хугалж болохгүй, цэри ёс. Цусан тал гэж ижийн талыг хэлдэг. Цусаар чинь нэгсэндээ ижийн талын бүх хэв шинж, маяг, донж одоо тэр гайхамшиг цусаар шинжиж чааш ингээл хөглөө яваад байдаг. Нэгсэндээ охин үрээ ямар айлд өхөө гэдэг ижийн талынхын чи хөөх ганц бодож, тунгааж, шүүлтүр хийжээ тэр хөөхөн охиныг одоо тоочглож олж авч өөрийн болгож дасгаж одоо гоё авч явна гэсэн. Хүргэнээ бас ингээ олж яах гэж бас их юм болно. Тэгээ энэ охин одоо янз бүрийн өвчин байна уу? Цус нь аль төвшний цустай юм? Янз янзын өвчин тусч исэн юм уу? Бага насандаа одоо аваарт орж исэн юм уу? Унж татчихсэн үү? Ээжээсээ гарах төрхтөө яаж ирсэн? Ямар үйлрэлд ямар цаг хугацаа амар тэнгэр бол амар нарийн шүлтүртэй маш нарийн өр хөхтэй хооронд нь холбос суулгахтаа ч гэсэн айгүй нарийн шүлт хэрэгтэй гэдэм билээ. За тэр ч яах вэ? Өнөөдрийн бидрийнх бол арай өөр. Гэхдээ л бас сайн бодож ихэл зөв шүүлтүр хийх ёстой гэдгийг та нартаас хэлж байгаа шүү. За цаг агаар нэг иймэрхүү. Ерөнхийдөө манай монголчууд цаавраа тийм босоо заяатай, тэнгэр заяатай, хүмүүн заяатай тийм агуу арт юм. Цаанаасаа тийм сүнслэг төвшин өндөр, энергийн төвшин өндөр, дуу хөгжмөний төвшин өндөр. Тэг ерөөдөө бэлэгдлийн арт юм чи үнэхээр бэлэгдлийн арт юм. Энэ нэрээрээ бид нар одоо тэнгэрт маш их таалагддаг. Тэгээ энэ хэрээрээ ингээд энэ хэлсэн болгоно танаас гарч ийн үү гэсэн тэнгэрээс таныг шалгана. Тийм учраас хүн болгоно дотроо нүүл хийхгүй, гим хийхгүй, тэг гимтэй хүн шиг гэлбэлзэж явахгүй, жоохон цоглог, дандаа инээсэн, мишээсэн те. Дандаа өөртөө зөөлөн дулаан өнгийн хэрэгэлсэн цэвэр ариун даруу одоо юу гэдэг бэлгийнүүд нэгцэг цоглог байх хэрэгтэй. Өдрийн нарнаар та нарыг өглөө болон хардаг учраас өглөө болгон нараа бидрийг овг нэрээ дэше хилээтэй гаргаж байгаа шүү дээ. Овг нэрээ тэнгэрт хилэх тусам та нарыг өглөө болгон хүлээж авдаг. Жоохон ууртай байх, эсвэл жоохон өвчтөө байх, бие нь хямарцсан байх, даралт нь буухгүй байх, бас 7 хоног бие тавгүй болдог шүү. Тэр үед нь өглөө нарлуу хараад ах шаардлагагүй. Ерөнхийдөө жоохон шалтгаан гарсан үед бол нарлуу хараад ах шаардлагагүй. За шалтгаан жоохон засагдлаа, бие жоохон тэнхэрлээ, өшөө жоохон тэнхрүүлээ тэгээ дахиад 3-4 хоног бие азнах хэрэгтэй. За тэр 3-4 хоногт өшөө бие чинь гоё болоод өшөө эрүүлжээдэл. За эрүүлсэн үедээ өөрийгөө тэнгэрт нэрээ хэлээд уучлаарай. Хэд хоног жоохон ингээд завгүй байлаа ч гэдэг юм уу те. Хэд хоног өөртөө жоохон цаг гаргаж одоо жоохон завгүй исэн маа гэдэг хэлээд дахиад дэшигээд нэрээ хэлээд холбогдож болно. Та нар нарлуу нэрээ хэлэхдээ тэнгэрийн өвдөц та нарын дуу хоолоогоор дотоод сэтгэлээр чинь тэнгэр шууд хүлээж авдаг аа. Тийм учраас өглөө болгон нарандаа нэрээ хэлээ сурцсан тохиолдолд үргэлж босоо заяатай, тэнгэр заяатай, үргэлж гэгээлэг, үргэлж ажил үйлсэн бүтэмжтэй сайхан явах цаг ирж байгаа учраас бид нар хамгийн гэгээлэг байх ёстой. Хүн хүнээ гомдоож болохгүй, хүн хүнээ урлуулж болохгүй, хүн хүнээ хуурч болохгүй, хүн хүнээ түлхэж болохгүй. Тийм цаг ирж байгаа учраас монголчууд бие биендээ өшөө илгэмсэг, өшөө бие биендээ одоо ихтгэл сэтгэлтэй сайхан цаг ирж байгаа учраас бас цаг агаараа хувьд бол жоохон таагүй юмуд мэдэгдэж байгаа. Гэхдээ тэрийг багш нь таагүй юмуд дор нь хэлээ явчихна. Ерөнхийдөө шинээр ирж байгаа нөө гоё шин төрж ирж байгаа оюун санааны хүүхдүүд байна. Ямар гоё өгөгдөлтөө шин оны шин одоо маамаар мэндэлж орж ирж байна манай Монголд. Маш хүчтэй өгөгдөлтөө яа. Багш нь бүр гайхаж биш ч барамгүй гайхамшигтай. Өнөөдөр Монголын оюун санаанууд сэрж шинэ өгөгдлөөр шинэ эртний хүүхдүүдийг бид нар хамгийн гоё инээдээр хамгийн зөв яриа хөөрөө зөв хандлагаар
бид нар одоо ухтаж баярлуулах хэрэгтэй. Хүүхдүүдийг болж бол гомдоож болохгүй, эд өөлөж болохгүй шүү. Өөлөх хэрээрээ, гомдох хэрээрээ, уурлах хэрээрээ тэр хүүхдүүдийн биед нь байгаа сүнслэг төвшинүүд жоо алдагдах гэдэг. Хүүхэд айх, чочих, харамсах одоо юу гэдгийг жоохон сэтгэлэн төгшгөрөөл доторх амин чанарууд юм жоохон багасах гэдэг байхгүй. Тийм учраас шинэ нэрний хүүхдүүдийг эрхлүүлэхгүй яг одоо ухаан орцсон хүүхдийг харьцаад яриад хүүхдүүдээс одоо нарийн одоо гэр бүлийн халуунд дулаа харилцаа одоо хандлага үүсгэрээ л гэж хэлээд эдээ чинээ гэр бүлийн хандлага үүсгэрээр хүүхдүүдэд цаагуур айгүй гоё болоод эвтэй найртай та нарт уусаад яанда гоё болоо явчих. За бүгдээрэнд нь орой мэд. За 1 сар маш их цэвэрлэгээний сар байлаа. 2 сар тэнгэрт бас их хүчтэй бас цэвэрлэгээ их нүргэн их боллоо тэнгэрт. Одоо тэнгэрт бас адилхан шүү дээ. Та нар бас ойлгох хэрэгтэй. Тэнгэрт байгаа юу бас л зүгээр амьдраад байхгүй. Тэнд бас л байнгын шалгалтанд орж идэг. Байнгын л тэнд бас ингээд мэдрэмжээр хүм болон одоо нас орсон хүмүүсийн тэнд бас шалгал сойролт аваад бид чинь уулын орой дээр гарахын тулд маш их ядарч зүдэрч, нилээ амарч, нилээ одоо ядарч, цангарч, өсөж одоо амарчээж бид нар одоо ингээд явдаг шиг тэнгэрт байгаа хүмүүс бас л одоо тэр урт замыг туулах гэж өөрийн бие организмаараа өөрийн төвчээр хатараа туулж гарах гэж бас л их олон юм туулдаг шиг бас л зов зүдэрч янз бүрийн болон тэр хэрээрээ та нарын зүү дээр ирдэг байгаа. Зүү дээр ирэхэд та нар хөөж, тууж, танихгүй царайлаад тэгээ одоо загнаад одоо янз бүрийн аяг аш гаргаж юусоо болохгүй болохоор гоё дэмнэж, туслаж, өрөөж, дутууг нь гүйцээж, цангааг нь тайлаад жоох аяг шүлж гисэн уулгаад явуулвал ёстой та нар өөдөө явна. Тэнгэрт хүмүүс таныг зориод ирж байхад таныг зорж ирнэ гэдэг ёстой ховор заяа. Ёстой ховор заяа шүү. Таныг зориод зүүдэнд ирж байхад нь ёстой нэг аяг сайхан шүл хийгээд нэг ганц сайхан мах гараараа сайхан махцуулгаагаад идэх шиг сайхан юм тэнгэрийн өвчтөнгөө тэр өстө ховор заяа. Маш ховор. Тэр маханд очтлаас уддаг байхгүй тэнгэрт очсон хүмүүс. Тийм учраас энийг та нар очих очтлон та нар энэ доороос нь одоо тэрийг гүйцээж явах хэрэгтэй юм аа. Дээрхт нь бити юм харамлаад наач чааш нь болж ёстой болохгүй шүү. За энэ чи юм гэдэг сони юм аа. Би дээрээс хойш цусаа өгье гэж бодсон боловч нэг бол завгүй, нэг бол шалтгаан гараад өнөөдрийг хүртэл өгөөгүй л явна. Цаанаасаа л тэгж байгаа юм болов гэж бодох боллоо. Яг ойр тойрныхоо танаа удмын хүндээ та нар цусаа өгнө. Одоо ээжийн тал, аавын тал тий хадмын талч байгаа шүү дээ. Эсвэл хамгийн дотн найз 10 жилийн найз чинээс ингээд хүн чинь дотн хүмүүстэй гүн тусалцаа үзүүлж болно. Гүн тусалцаа. За яах вэ? Миний найз юм да. Олон жил надтай ханилж өстө надыг төсөв буруу зөв юм ялгаж өгдөг. Миний үнэн ч найз гэсэн найзтай өгч болно. Ажлын найз, багын найз хүнд бол тийм хүмүүстэй хүний цус чинь хамгийн нандин. Энэ нандин юм а та нандин хүнд зориул. Багш нь тэгж хэлж байгаа. Нандин юм чинь нандин хүндээ очихоор зүгээр ингээд тогн залгуулсан шиг гэрэл асаал зүгээр цус чинь зүгээр би яринсэм цэвэрлээ. Дарахна хүн өөдлөө бусаад ирдэг. Та хамаагүй танихгүй хүний цусыг одоо орж, биеинд нь орж илааршиж, тэр дасан цогцоод бүх систем ажиллаад бүх юм эдгэрэлт явагдлаа. Жоох хугацаа ордог л доо. Багш нь тэрэн дээр л хэлээд байгаа юм. Тэгтээ яг монголчуудын цус сайнтай муутай янз их нүгэл хийсэн олон хүн гомдоож исэн харамт сэтгэлтэй эсвэл жоо атаархуул сэтгэлтэй маш их шуналтай маш их худалч тийм хүмүүсийн цус гизүү бид чинь тийм хүний цусыг авч байгаагаа мэдэхгүй шүү дээ. Эмдэг чинь нэг цус авч ирэл хийн цаана ямар өвөгдөлтэй ямар хүний цусыг бид нар мэдэхгүй шүү дээ. Цус бол цус гэдэг утгаараа яг эмдэг чинь цаанаасаа одоо тэр хийх ажил нь тэрл юм болохоор тэгээ цус ясны нэг удмын мэдээлгээд яриад байгаа чи тэр байхгүй тийм учраас тэнгэр бол та нарын
Одоо эцэг тал бол ясан талаар чинь мэдээлэл авна. Ижи тал бол цусан талаар чинь ямар их нүгэл хийсэн, ямар их олон хүнийг баярлуулсан гэдэг мэдээллүүдийг өөрсдөө тэр чинь түүгээд мэдчихдэг учраас одоо амьд байгаа даа гэхэд гэмээр цайруулаад маш их одоо алдаа гаргасан алдаагаа сайн засаад маш их уучлалт гуйчаараа тэгээл болоо. Одоо амьд байхтаасаа маш их уучлалтгүй ерөөхдөө зүгээр шууд байна. Өвлийн цагтаа цаснаар илүү уучлалт гуйхыг сайн цас чинь өөрөө та нарын бүх юмыг цас өөрөө дагаад аваа явчихдээ. Тийм учраас цасан дээр очиж сайн уучлалгыг нүглээ намжлөө. Олон хүнээс салсан, олон ажлаас гарсан, олон хаалга татсан. Одоо юу гэдгийг одоо юу вэ? Тэр болгоныгоо цасанд очиж яг үннээ хэлнэ. Хүн чинь үннээ хэлэхээр монголчууд нэг тийм сонирч дотгош байгаа шүү дээ. Нэг муу мухагаа хүнд хэлэхээсээ цээрэлдэг, ичдэг, чаддаггүй. Цасан дээр очиж өвдгөл сууж байгаа хамаг яма цасан сайхан ингээ бодлоор яаш. Цас чинь зүгээр тэр бодлыг юутай өвтөө навчдаг. Дахиж тэр бодол танд орж ирэхгүй. Тийм гоё. Тийм учраас энэ үйл ирээд байгаа, цас ирээд байгаа нь хамгийн хатуу үйлрэл гэдэг нь одоо өвлийн үйлрэлийг зуны үйлрэлээс хамгийн хатууд ордог. Өвөл зун гэсэн хоёр үйлрэлийг бид нар аргадаж явах. Юугаар аргадах нь сэтгэлээрээ, дуугаараа, хөгөөрөө те үгээрээ бид нар аргадаж явах. Аргадаж ич энэ үйлрэлийг бид нар сорчилж мэдэрч, сорчилж тэр одоо үйлрэлд та ялж гарч ирнэ. Сэтгэлээрээ ялж, давж гарч ирнэ. Амжилт гарна гэсэн үг. Идэгч болно. Тийм гоё. Тийм учраас энэ монголчууд ерөөхдөө дэлхийд тийм сорчлогдсон ард түмэн яад бол алтан уургийн бид нар чинь тэдний одоо хямар лунда, тэдний сүнслэг төвшин, тэдний тэр уран чамин, тэдний ганган чамин, тэдний тэр дуу хоолой, тэр хоолны тансаг, малын тансаг, хэрэглээний тансаг, сүнсний тансаг, эрүүл мэндийн тансаг, бүх юмараа тансаг, бүх юмараа одоо номер 1 монголчууд. Монголчууд одоо хавдар тусаад нь шүү дээ. Одоо хавдраараа одоо ингээл нэг муухай нэрэд байгаа. Одоо тэрийг сонсороо багш нь дасчих. Тэгээд монгол хүн яг ингээ эргэтэн ингээ хавдар туслаа гэдэг одоо ходоодны хавдар, илгэний хавдар гэдэг ингээ хавдартай хэсгийг ингээ огтолж тайрдаг тэр зөв. Тэгж хэд хурдан чинээ цус хөрчөөр л эргэтэн систем ажиллагаагүй болол айгу хэцүүддэг. Тийм учраас би хавдар тусахаас өмнө багш дээр ирээ. Багш нь хавдар тусахаас хамгаалаад имчилгээ ч өөрөө тийм агуу имчилгээ авахгүй. Миний имчилгээ чинь ерөөхдөө тийм гайхамшигтай. Тэгээ ингээ ходоодны хавдар ингээ ходоодныхоо бараг 50-60% авахгүйцсан та туслаач. Хими имчилгээгээ би даахгүй байна гэж ирсэн хүмүүсийг би имчилсэн. Ерөөдөө хүн хавдрын имчилгээнд орсон бай, хагалгаанд орсон бай шууд хүрээдэг. Багш нь энэ бараг нөгөө хавдрын дараах сэргэнсэх имчилгээ гэж байгаад идэв чинь. Хоёр багшийн имчилгээ сэргэнсэх имчилгээ гэж бараг ойлгож байна. Энергийн маш хурдан таныг тэнхрүүлнэ. Маш хурдан өөрсдийнхөө энергийг тэнхрүүлнэ. Маш хурдан. Тийм учраас монголчууд юугаа авахгүйцсан хоол идэх боломжгүй байна гэж яриад идэг. Тэгэл ингэ итгэл бодож та манай гэж одоо өвдөө тэр эртнээ авахгүйцсан ирнэ л хоолоо бодоод байгаа. Хоол нь чухал юм уу таны эргэтэн чухал юм уу? Тэрхүү та нарт гэж онцолж хэлэхэд монголчууд бас хацтай ард түмэн яагаад гэвэл дэлхийд ганцхан манай монголчуудын эргэтэн л ургадаг. Тэрийгээрээ бид нар хамгийн азтай юу? Азтай. Азтай гэсэнгээд над эргэтнээс хамгаалгүй хамгаал битээ огтлолоо бай. Илэг ургана хотоод жоохон одоо төлжөөд ирэхээр бас арай гоё шүү. Ерөөдөө эргэтэнгүүд ургана. Тийм гоё. Ургалтыг би одоо энд шийддэг. Тэнгэрт хилээ гуугаад ингээд нэг гоё агуу хөвч юм аа, удам нь агуу юм аа. Хүн болгоныг багш нь гуй шүү дээ. Өөрийн дүү шиг, өөрийн их чаах шиг, өөрийн юмсыг би хандаж энэ үйл хийж байгаа учраас тэр хүний төлөө гоё тэнгэрээс тэгэл мундаг гоё имчилнэ. Олон бөөрийн аппаратанд явж байгаа хүмүүсийг бас эмчилж босгож ирсэн. Олон сахартай, сахарын гүрвтэй хүмүүсийг 20 гарцсан, 27-8 хүрсэн одоо сахартай хүмүүсийг эмчилж ирлээ. Хүн тууштай явахаар үр дүн гарна. Манайхан тийм тууштай явж чаддгүй нэг тийм дэвчээргүй зантай артсан манай монголчууд их дэвчээргүй. Тэгээ яа тийм нэг тийм амархан хоёрымтгай зантай. Юм тийм тууштай биш. Тууштай байж та нар тэнгэр таалагдана. Тэнгэр таалагдана. Та нар надаар ирдгүү хэрнээ лекц болохоор байнга орж ирнэ. Албатай юм шиг орж ирнэ. Тэнгэр та нарыг харж байгаа. Та нарыг бүр тэнгэр бүр одоо ингээд
юу гэдэг эрсийг бүртгэж байгаа. Тэгээ над дээр хэдэн удаа ирээд байгаа шин тэнгэр давхар шүүж байгаа шүү. Шүүдэн шүү тэнгэр. Өөрсөө шүүдэг. Энэ болгон чи бүгд бас хариуцлагатай. Тэнгэр тийм агуу. Надад ирсэн хүмүүс ерөөсө түлхэхгүй, явуулахгүй, эмчил. Энэ хавдрыг эмчил. Хавдар үсэрхийлсэн байна гэж ахал эмчил. Нүдний хаалгаанд ороод яалч нүд нь ингээд гагнуураас болоод нүд нь ингээд эйгүү болцсон. Тэгээ эмнэлэг бол нүдийг авахгүй бол болохгүй нөгөө нүдрийг үсэрхийлээд ирнэ хатаа баг хараагүй болохоос нэг нүдийг авч нөгөө нүдийг аварна гэсэн тийм яралтай хаалганд орох нэг хоёр багш нь эмчилж нүдийг авахуулаагүй би тэр энерги тийм хүчтэйг л ойлгож байгаа. Яралтай хаалганд орох гэсэн хэд хэдэн хүмүүсийг хаалганд оруулаагүй эмчилсэн. Хоёр багштай итгээд байгаа та нар тэнгэрт итгээд ийн гэсэн үг байхгүй юу? Хоёр багштай итгэснээрээ би дээшээ тэнгэр та нарыг дамжуулж байгаа. За энэ битэрт итгэлээ. Битэр хавдрыг нэмчилж байна. Давхар туслаараа гэдэг тэнгэр өртөнгүүдээс давхараас тэдэрт даатгадаг. Хамгаалуулдаг. Авардаг. Тэрээр онцгой. Өөхөх болохоор орж иж эмчилгээ авч аврагдчихад хаяа явцсан хүмүүс олон байгаа шүү. Орхио явцсан хүмүүс олон байгаа шүү. Их орж ирдэг шүү. Хэрэгтэй үедээ орж ирчээ. Хэрэг нь бүтгэр алга болдог хүмүүсээ тэнгэр тэм дуртай биш шүү. Тэнгэр их шүүж байгаа та нар маш их шүүж байгаа. Зарим газар надыг очиулахгүй байгаа. Бити очигээд. Энэ чанаргүй хүмүүсийг хай гихч шийтэй аюу хэцүү. Тэгээ хоёр багшигаа та нар ойлгоно биз? Юм болгонд явж чадахгүй, санаа байвч одоо болохгүй байна. Дээрээс би тэрийг ингээд юу заагаад байна. Ойлгох хэрэгтэй. Очин гэсэн айлдаа ч очиж чадахгүй байна. Золгоно гэсэн айлдаа золгож чадсангүй та нар ойлгох ёстой. Хоёр багш нь тэнгэрийн зараалаар л явдаг. Тэнгэрийн даалгавраар л явдаг. Одоо жишээлбэл манай ээжийн одоо өргөнөл их чинь тэр жил ингээд өвчний байдлаар өнгөрч байгаа. Тэгээ өнгөрөөд би энэ муудаад ажил явдал болоод ингээд битэр шүүд ээжийн их чинь болохоор очин эцтэй юм чи одоо ойрын хүнд. Тэгээ тэнгэр явуулахгүй гэж бити оч. Яагаад бити очоо? Бити оч гэсэн бол бити оч. Шалтгааны дараа хэлнэ. Тэнгэр тийм аймаг. Хинээд очихыг, хинтээ золгохыг, хинээд ороод гарахыг тэнгэр мэднэ. Та нар бэлгээ багштай гомдох биш. Тэнгэрийн л юу юм байна гэж ойлго. Би явах биш, та нар ирэх хэрэгтэй байхгүй. Та нар ирэх, та нар дуудах. Та нар ирж битэрийг хөлөөр гიშгүүлгүй авч явах хэрэгтэй. Хүн чинь та нар байхгүй өөрснөө тэрийг мэддэггүй. Наашраачаа гэж дуудаа суугаад бүр амар. За тэгээ энэ баяраар харин дуу хуур их гоё боллоо. Дуу хуур их сайхан, уянгалаг сайхан гоё боллоо. Зарим дууг хүмүүс гөөмөн гоё дуулах юм аа хүнээс зарим дууг би бүр сонсоод тэнгэр өртөнгүүд рүү үйлсэн ш тэр тэнгэрт тэд нар үйлсэн би энэ доор ингээ нүдэ байна бас үйлээс суудсан өршөө та нараа сайхан баярлуулсан да энэ гоё дуу би сонсож байгаа шүү ардны гоё дуунууд үнэн гоё дуулж байна бас сайхан юм аа зарим хүмүүс нь тэр дуу айгүй гоё дуулаад байгаа хэрнээ нэг л дээшээ хүрэхгүй л айгүй сонио тэг хүн болгоны байнга л дуулж ин зөө телевиз болгоноор дуулаад байгаа нэг хүүхэн дандаа ардын доо. Тэг гоё ч холоотой. Тэгсэн хэрнээ тэнгэр төрдөг бай. Тэнгэр хүмүүс ахгүй байгаа байхгүй. Тэр юм болон учиртай. Дуу болон учиртай. Энэ дуу чинь бүтгэхтэй хэцүү шттэ. Шүлгэн бичин. Шүлгэндээ утга оруулна, утга төгөлдөр оруулна шүлгээ амьлуулахын тулд утга учиртай шүлгээ найруулна. За дараахан тэр гоё утга төгөлдөр орсон шүлгийг ая оруулахын тулд ая зохиогч олно. За тэр ая зохиогч тэр үгэнд нь зориулсан аяыг хий. Шүлэг ая хоёр хоорондоо уялдаж эвлэлтэн нийлэх ёстой. За эвлэлтэн нийлээд нэг дуу бүтлээ. За тэр дууга хинээр дуулуулах уу гэдэг чинь бас дахиад нэг шалгуур. За тэгээд нэг дуучин олоод дуулуулсан нөгөө дуучин нөгөө дууг ёстой нэг яста сонин хүнд хүрэхгүйгээр сонин дуулж байна. Тэр дуу бүтэн гэдэг дууг амьлуулж арт түмний сэтгэлд хүргэнэ гэдэг. Яста монголчуудын яста шүүлтүр болсон байна. Одооны дуунар бол үнэхээр одооны гойч дуу байна. Сайхан дуу яста нэг сансныхаа зоргоор дураараа дуулж дураараа муухай уулга айцсан
эвгүй болгоо айцнууд харагдчих л энэ. Тэнгэр бас авах гээхийн ухаанаар хандараа л гэж багш нь бас жоохон аядуу зөөлөж тэтгэж сонсголоо. Тэгээ сайхан дууг бол олоолаа төрж орж ирээ сонсон шүү дээ. Олоолаа ороод ирээ багш нь бүр ингээд энэ хоёр мөрчин бүр даагдахгүй болчдөг. Бүр сүлдээ ингээд бүр нураад бүр унахаар дайны. А жоохон саар дуу ороод ирэхээр надад чинь тоож орж ирэхгүй. Тэнгүүд би сувг сольдог. Тэнгэр таалагдах гэж тэр олон ардын дуунуудыг, богны дуунуудыг, уртын дуунуудыг багш нь одоо сувг солиж их сонсголоо. Тэнгэрийг хэдий чинээ баярлуулах хэрэг, тэнгэрийн өчтөнгүүдийг аргадах хэрээр л та нар нь үлзий сайхан дэлгэр төвшин сайхан явах юм байхгүй юу? Багш нь хэдий чинээ үүлээ зөв хийн, та нарын төлөө л ажиллаад байгаа шүү дээ. Уулна бол уулна. Та нараа л амар амгалан байг. Мөнхөд нартайгаа байг, мөнхөд энэ гой гариг ертөнцтэйгаа байг, мөнхөд гэгэн байг гэдэг ингээд. Чих халууд үгүй явчих. Тэнгэрийн өчтөнгүүдээ жоо дуу хоор ярьчих. Тэнгэрийн өчтөнгүүд айс үрж байгаа юм байна. Багш нь өөрөө сүнсэн биеэрээ байнга тэнгэртэй ерөнхийдөө цаг нарыг одоо хязгаарлахгүй холбоотой байдаг. Сайхан юм үзэхэр тэнгэрийн өчтөнгүүд өөрснөө зүгээр ингээд бараг зөвшөөрлгөө орж ирээ сонсохомаа сонсоод үнэрлэх юмаа үнэрлээд хүртэх юмаа хүртээ явцдаг. Айрыг байсан ч амсч идэг, цай байсан ч амсч идэг, ус байсан ч амсч идэг тэнгэрийн өчтөнгүүд үеийн өчтөнгүүд бүр амсаад одоо цангаагаа тайлаад сурцсан. Багш нь болж өгөөс бүх хүмүүсийн цангаагийн тайлаад бүгдийн амар амгалан байлгаад амар амгалан гэдэг дээд ертөнцөөр бүгд очих гэмээр та нарыг дээрээс чи хар та нарыг мялаага та нарыг өшөө гоё эвлэлтэн гоё болох гэдэг байхгүй багш нь тэр л үлийг хийх гээл энэ доор нандаа өөрийнхөө хийхэрэл хичээгээ сууж байгаа байхгүй аминдаа л тэгээ дуу бүтэн гэдэг энэ сайхан дуунуудыг сайхан дуулаад төмөн түгээд гин байна саар болгоод замын дундаас ингээд чихэн чиртэй нэг сонин дуу аялгуугаар сонин хоолоогоор ингээд дуулаад завааруулаа хайчдаг нь зарим дууны үг нь ямар гоё үгтэй ямар сонин ая хийгээ айцсан зарим аялгуу нь ямар гоётой үг нь жоохон жултцсан дуу болгон янз л юм байна л та тэгээд тэр болгоны нарийн одоо тэнгэрийн үгдээцийн одоо тэр тааламжаар тэдний шүлтүүрээр багшнаас тэр болгоныг ялгаж салгаж ойлгож зарим дууг би бас ойлгохгүй байгаа байхгүй юу тийм гоё үгтэй, тийм гоё аялгуутай дуун дээр юм хэлээл байгаа байхгүй. Тэгээд тэнгэрийн хүмүүсийн шүүлтүр арай л тансаг, арай л нарийн нанд чами юм бэлээ. Тэр хэрээрээ багш нь бас суралцаж ухаажаал явж ин та нартайгаа адилхан шүү дээ багш нь. Ухаажаал нэг алхам жоох илүүл явж байгаа болохоос та нараа бас багшаа зориод ирвэл маш их юм ярих юм, дэлгэх юм, хэлэх юм байж лээ. Одоо болж игэл та нар хоорондоо цаг товлоод хагасаа өдөр бүгдээрээ цаг товлоод тодорхой цагт ирэх ёстой. Тодорхой цагт би 2 хүнд ярьж байхаар 20 хүнд ярмаар. 20 хүн чинь цаашаа нэг хүнд ярихаар яах юм? 40 болно шүү. 2 хүнд ярихаар цаашаа 4 хүн л болно шүү. Миний энэ үнцэнтэй энэ одоо мэдрэхгүй энэ үнцэнтэй энэ хилдэг энэ та нарт өгж байгаа сургаал энэ боломж бүтэр үнцэнтэд ордог яа одоо тэнгэрийн өчтөнгүүд надад та нараас илүү үнэлдэг та нараас илүү хайрладаг та нараас илүү хүндэлдэг шүү дээ надад чи би чи хүндлэлийн дээдийг хайрын дээдийг хоёр багш нь байнга авч идэг байхгүй юу тэргээр та нартаас хүндлүүлэх гээд хайрлуулах гал хүлээгээ суугаад байгаа шүү аминда одоо ажил нь тэр битэрийн ажил тэгээ энэ сайхан дуу хөгжим юуг сонслоо сайхан сонслоо сайхан шин залуучууд гарч иж бас сайхан дуу аядуу юу авлаа олон телевиз олон юмыг сонслоо бас энэ жилийн цагаан сарын баяр наадам дуу хоор бол минийхаар бол сайхан боллоо л гэж хэлээ. Тэгээ гол нь бас та нар өөрснөөс илүү эрүүл бай. Эрүүл мэндээсээ мөнгө битгий харамл. Эрүүл мэндээсээ мөнгө харамлаа л байвал та урт наслах юм уу? Өвдөж болохгүй. Та өвчтөө бол, та нойргүй бол, та үе мөччөө өвддөг бол, тэ зүрх одоод өвддөг бол тэнгэр тантай холбогдохгүй. Таны зүүдээр ирэхгүй. Өвчтөө учраас ирэхгүй. Тийм учраас тэнгэр өчтөнгүүтэйгээ уулзъя, бүр сүнсэн биеэрээ уулзъя, зүүд нойроо уулзъя гэж ивэл та эрүүл бай. Ирэхгүй байна гэдэг чинь та
Тэнгэрт гологдоод байна л гэж ойлго. Өөрийгөө гологдоод байна. Би нэг эрүүл мэнд болохгүй л ах шиг байна. Зүүдэнд ирэх юм а багшаа. Тэг өглөөс ирэхээр мэдхгүй юм а гэдэг чинь та гологдоод байна л гэсэн. Гологдоод. Тэнгэрийн хайрыг татах, Тэнгэрийн итгэлийг татах, Тэнгэр хүмүүсийг одоо татах гэдэг тийм амар юм биш. Эсвэл төвчээр маш их төвчээр хэрэгтэй. Одоо маш их сэтгэлийг хатах хэрэгтэй. Агуу хайр хэрэгтэй. Агуу итгэл хэрэгтэй. Тэнгэр бол та нарыг өстой маш их дээрээс харна. Та нарыг бас Тэнгэр хаяа хуурч шалгадаг, хуурдаг. Шалгаж байгаа юм. Ерөнхийдөө олон талаар шалгадаг л да биднийг амьдралын явцад. Тийм учраас Тэнгэр өөрөө тийм агуу одоо сургаал, агуу үнэлэмж, агуу. За өнөөдрийн хүүхдүүд ер нь хүн ард ерөөхдөө маш их одоо завгүй болчихжээ. Маш их завгүй. Багшаа завгүй байна л гэдэг. Завтай хэн байх вэ? Хүн завыг өөрөө л гаргана. Сэтгэл байхад зав гардыг. Тань тийм жоо сэтгэл дутаад байгаа байхгүй юу? Сэтгэл хандлага дутаад байгаа. Тэр хандлага байхгүй болцсон. За болно дөө, болдгийм үү, болоод ирсэн юм уу гэл ингээ өөртөө итгэл давхиад идэг. Цаг хугацаа чи явал та нэг нас нэмэгдээд нас нэмэгдэх хэрээрээ хөвшөрлж явагдаад байгаагаа мэддэггүй. Зөнөгрөлт ирээд байгааг мэддэггүй. Мартамхай болоод байгаа чи зөнөгрөлт гэсэн. Зөнөгрөж ирж ийн гэсэн. Байн мартаад байна багш. Би заримдаа ингээд утасны номероо мартчихъя, заримдаа хаалганы дугаараа мартчихъя, заримдаа хүний нэр мартаад ах юм багш. Энэ юуных ингээ гэдэг чинь цус чинь өтгөрөөд зөнөгрөлт эхэлжээ. Ядаргаа одоо буруутчих гэсэн. Тийм учраас надаар явж исэн та нар ингэж хизээч дуурч болохгүй. Бас хоёр багшийнхаа нэрийг бодож багшж исэн бас явж исэн бас одоо хүч энерги мэдэж цаг хугацаагаа мэдэж тодорхой цаг дор бид нар бас сайхан эвлэлтэд нийлэж имжлэгдэж гоё явж исэн бол одоо ирэхгүй цаг хугацаанд та нар ядаргаанд орсоор нойргүй болоод мартамхай болоод үе мөччийн ангина зүрх дэсээд сэтгэл тавгүйтэд хамаг юм савлгаатай байвал та сэвдсэн байна. Игүүлсэн байна гэсэн шалтгаан байхгүй юм чинь нэгсэндээ ирэхгүй байснараа л та нар нэгсэндээ хөвшрөлт чинь жоохон ойртож шүү л гэсэн ойртож гин гэсэн үг тийм нэгсэндээ би аринисм өвдөд ирэхээрэл муу олон эргэнтэнтэй хавсраад ирнэ шүү дээ. Тэр чинь тийм сайн биш. Өшөө асуух юм байна уу? Та нараас Тэнгэрийг шалгалт авч байгаа шүү. Шалгалт авч байгаа. Зүүд нойроор шалгалт авч байгаа. Та нарын сонссон юмас амьдралд яг хэрэгжүүлэх ёстой, мөрдөх ёстой, амьдралд өөрийн биеэр энийгээ туулах ёстой, үзэх ёстой, энийхээ ард гарах ёстой, хэрэгжүүлэх ёстой байгаа шүү. Энд чинь нэгсэн саагаараа хичээл боловч, хилээд байгаа боловч энэ чинь нэгсэн даалгавар юм да. Амьдралд хэрэгжүүлэх даалгавар, мөрдөх ёстой. Тэгээ илүү одоо урт наслах ёстой, ухаантай байх ёстой, ухаантай төвчөртэй байх ёстой. Гол нь эрүүл байх ёстой. Эрүүл гэж бид нар олон одоо сайн сайхан юм бид нар үзэх юм аа. Илүү гоё эрүүл байл гэж хэлээ багшин. Өөрийгөө л голж болохгүй. Та нар дандаа өөрсдөө их голдог байхгүй. Та одоо нэг ам алдаа за би биш явшаа би л хэсэж чадахгүй юм билээ. Мэдхгүй юм билээ гэд нэг тийм өөрийгөө нэг голсон шинжтэй нэг тийм дуу аваа гаргах юм бол за тэр үлрэлдөө та тэгэл дуусаа. Үг гэдэг тийм амар удаан үргэлжилдэг амилгаа. Тэр амнаасаа буруу юм битгий гарга гэж хэлж ш. Буруу үг битгий унага. Үг гэдэг өөрөө амьтай. Үг амьтай. Та хүнд битгий гомд. Битгий гомдоо. Хүнийг битгий тээрша. Битгий үзьяд. Зөв дугаал бай. Хүнд гомдох, хүний үзий ядах, хүнийг тээрших хэрэг дотор элэг энтертэй. Элэг. Тэгээ та гомдлол, шаналал, санаа
Яагаад ингэж ах тусам элэг чинь хүндрэхээр зүрхийг ийг болгочдөг. Зүрх ийг болохоор тарих ийг болдог. Тэгээ багш одоо нойрог болцсон гэж явж байгаа хүмүүс зөндөө. Юунд шаналах юм? Хүн болгон л амьд байна. Хүн болгон л зорьсон зоригтой, хүмүүжилтэй өөрсдийн одоо тавилангаараа л явж байгаа хүмүүсийг одоо тэр сайхан залуучуудыг бид нэр одоо залуу насын ааг омгоор залуу насын сайхан сэтгэлээрээ алдаатай оноотой энэ орчлонд хүн залуу наснда одоо алдаан дээрээсээ хүн суралцж, жинхэнэ ухаажиж, сэрж, идэж, тэнкэрч жинхэнэ монгол хүн болдог. Жинхэнэ дотроосоо шал өөр хүн болж одоо хөгжиж дээшилж ирдэг. Тийм учраас хүний алдааг онцлохоос илүү алдаан дээрээс нь дөрүүлээ сайн тэр хүний сайн онцлог шинж чанарын сайн хэлж тэр хүнээр сайн гайхуулж гэсэн. Чи гайхамшиг наа чи нэг алдааш наа чи нэг тийм шалдаг бишээ. Чинийгээ бити нэг тоо чи гоё штэ зүгээр энэ зэргийн байх дугуй бай гэдэг ингээд залуучуудад их сайн зөвлөгөө сайн өгчээ. Тэгээ өөрийгөө голсон өөддөг шүү. Тийм учраас ерөөхдөө энэ орчлон дэлхий энэ нар ертөнц таныг голоог байхад та ягаад өөрийгөө голно гэж, ягаад үрээ голно гэж, ягаад ханаа голно гэж. Тийм учраас хүн ягаад төр зур жоохон гомдоо, төр зур жоохон тунаа жоохон холдох үе байвч үг холдовч сэтгэл хизээч холддог ш. Сэтгэл холдохгүй. Үрдийн сэтгэл байдаг монголчууд. Тэр амин чанар гэсэн. Тийм амин чанартай Монголын ард түмнээс хүн холдоо, зүгтаад, яваад, хөндөрөөд салаад ич чаддгүй маа. Бид нар тийм амин чанартай агуу сүнслэг төвшний хамгийн өмнө чи бид нар байхгүй юу? Саллаач. Биеийн саллаа сэтгэл нь явдаггүй. Сэтгэл нь үгэн ингээд чихэнд нь бидэгдээл, үйлдэл нь нүдэнд харагдаал, дүрсэн нүдэнд харагдаал, тэгээ санагалзаал уйлаад идэх чинь биений явцсан багш та нар тэгдэл үстэй. Энд чинь нэгсэндээ монголчуудын амин чанар гэх тийм агуу. Гомдовч, салавч, үхвч явж өгдөг, салж өгдөг. Энд чинь бидний амин чанар тийм ихтэй, сүнслэг төвшин одоо хүнийг хайрлаж чаддаг, итгэж чаддаг, тий хүнийг төвшөд тулж чаддаг тийм агуу шин чанартай хүмүүсийн дотоод амин чанар нь тийм агуу. Тийм хүмүүсийг агуу л гэж бодч. Тийм хүмүүсийг илүү дагаж, хүндэлж, хамтарч бай. Хамт байхыг, ойрхон байхыг хичээ. Тэр хэрээрээ та нар өшөө өөдлөн. Босоо заяа чинь өшөө дэлгэрч явна гэсэн. Гоё юу? Босоо явъя. Зогсож явъя. Өөдөлж явъя, эрүүл явъя. Эрүүл явахад их юм үзэн, их юм бүтээн, их юмны ард гарш. Эрүүл бай. Ерөнхийдөө энэ гомдол гэдэг юм олон жилийн гомдол, олон жилийн цөхрөл бол залуу наснд бөгөө бага наснд илүү гардаг. Тэрийг одоо март. Би илжиж тэрийг мартаа цасанд сайхан илэн далангуй сайхан ярьж. Би ч одоо ямар ч олон хүнийг гомдоож ирсэндээ би ямар ч хайштай байсан, ямар давлуун байсан, ямар онгороо байсан, ямар тэнэг байсан бэ гэдэг одоо юу гэдэг одоо өөрийнхөө хамаг үгээ хэлээд дэшгээ сайхан дотоод сэтгэлээ онгойлго. Та эдий чинь дотор хүнтэйгээ ажил, дотор хүнээ онгойлгож та чадах гэмээр та тэнгэрийн хүчтэнгүүдэд та таалагдаж тэд нар одоо таныг өөрөө охин шигэ хүлээж авнаа. Зам салавч сэтгэл салдаггүй ш. Тэр хүн тэнгэр рүү халивч сэтгэл салдаггүй. Явуулдаггүй гэсэн үг. Байгаарч юм шиг. Хамт байгаач юм шиг. Байдаг л үстэй. Энэ чанараараа монголчууд дэлхийд онцгой ард түмэн байхгүй. Тэгээ би та нарыг ижийн аавыгаа цагаан сарын тэр олон дуу хуураар та нар доороос нь тэр дуу хөгжмийг сонсож ээж аваа аргадна гэсэн үг. Тэр олон уртын дуу, ардын дуу, зохиолын дуу, богино дуу. Бүгдийг одоо тэр олон бүжиг, тэр бүх төрлийн дуунуудыг та сонсснороо танаа ээж хоёр баярлна, танаа удам баярлна, ураг удмаараа тэнгэрт баярладаг. Ерөнхийдөө цагаан сар одоо биднэрээр дамжиж тэднэр илүүх бас тэнгэрт бас илүүх баярлал талархаж сайхан цагийг өнгөрөөдөг байхгүй юу? Бас энэ давхар үйл чинь зэрэг явдсан шүү дээ. Зэрэг явдаг. Тийм гайхамшигтай.
Тэгээ би ямар сандаа та нарыг цагаан сараар их гоё зөөлөн айдуу байгаараа, цэвэр нямбай байгаараа. Нэг олон хувцас хүмүүс багшаа айл болгондоо цагаан сараар 2-3 дээл өмсөж болох уу? За тааллаараа болдоо нэг олон хувцас солидөг юм байна баяраар. Олон хувцас солих тийм хүний нүдний хор орчтой. Нэг шуналтай өмсч ин ямар гоё дээл. Нодлын юус энэ жил бүр 2 өөр дээл өмсгөл. Шуналтай өмнө та нар гэсэн ингээд бүр ингээд атаархаад идэг. Хүний атаархал шунлыг битгий хөдлөг. Та өөрөө ижил төвшний хүн болох гээд биш. Болох гээд байгаа учраас тэдний шунлыг хөдлөх гээд байгаа байхгүй. Та өөрөө шуналтай учраас тийм учраас хүн өөрийнхөө шунлыг дарах, атаархлыг дарах, тэ гомдлоо дарах, харам зангаа дарах. Тэгжээ та хүн болно, ижи болно, дараа нь эмээ болно, хөдлөх насанд очино. Хүний сайныг л сур. Сайн хүнтэй нөхрөл. Нас явах хэрээр даруу бай. Төв бай, цэгц бай, цэвэр бай, эрүүл бай. Тэнгэр бол та нарыг эрүүл байхыг, цэвэрхэн байхыг тэнгэр шаарддаг. Цэвэр бай, тэгээ эрүүл бай. Тэрсэж нэг олон хувцас солиод яасан даач биш. Яг улиралдаа тааруулаад цэвэрхэн даруу хувцалж байгаа хүнд айгүй дуртай даруу бай. Даруу занд их дуртай. Даруу бөгөөд их оюунлаг байх, ухаантай байгаа хүнд дэндүү дуртай. Монголчууд ухааны дээд, хүний дээд, энэ орчлонгийн дээд чинь монгол хүн шүү. Та өөрөө. Тийм учраас монгол гэдэг нэрийг орчлон та гээгүүлж, мандуулж явахын тулд танаас их юм шалтгаална. Тэгэхээр та монгол хүн гэдгээрээ бахархаж, үгээ цэгнэж, бодлоо цэгнэж, яриагаа цэгнэж, ухаанаа цэгнэж, үргэлж өөртөө тэнцвэр тавьж, хүнтэй зөв харьцсан, зөв мэдлэн, хүний үүрэг даалгаврыг зөв хүлээж авна. Хүний тавьсан шаардлагыг гоё хүлээж авна. Уурлаж биш. Одоо нэг хүн дуулъя гэж бодъё. Айгу гоё үхтэй, гоё аятаа дуу юм а. Би энэ дуу заавал дуулна гэж зарим тэр дууг нь юунаас нь хүлээж аваад бүр ингээд зөвшөөрүүлээд хүлээгээд авчдаг ш. Тэгээ өөрөө тэр дууг дуулахдаа ямарваа дууг аргадаж дуулдаг юм. Аргадна гэдэг чинь ухааруулж өөрийнхөө ухааныг тэлнэ гэсэн. Тэр дуулж байгаа хүн дуундаа ороод хэдий ч нэ дууч нь өөрөө ухаарлаар, сэтгэлээр, хандлагаар, хайраар, итгэлээр дуу дотроосоо амилж хүний чихэнд наалдаж хүрнэ. Дуусан дуу нь хүнд хүрдэггүй. Дуусан дуу нэг чирта дуулаад идэг, сонсоод идэг ерөөсөө тогтоодоггүй. Юу илээ нэ, аян юу илээ нэ, үг нь юу илээ гэдэг чинь. Тэр дуу танд хүрээгүй учраас тэгж байгаа. Тэгсээрээ дуул хайгуу дуртай. Хамаагүй хүмүүсийн дууг аваад дуулаад идэг хэрнээ тэрний дуу нь хүнд хүрдэггүй юм байдаг ш. Дөөрөө тэгэл одоо ингээд гавьяач үтч юм болоо дуулаа явж идэг. Тэр хүмүүс өөрийгөө ирэхэд манайхан бас мэддэггүй. Манайхан өөрийгөө одоо юу гэдэг тэр найз нөхдүүд бие биенээсээ хэлж өгмөр юм байна. За чи энэ дуу нэг жоохон зөөлөн дуулаараа, аргад дуулаараа, тайван дуулаараа, дундаа дээш дөнгөч хүч ороод байна, чанга ороод байна, чи хүчилж дуулаад байна. Дуу аваагаа дээшлэх тусам хатуу одоо аядан гаргаад тэр дуу өөрөө тийм зөөлөн байх хэвээр. Дээшээ доошоо зөөлөн. Тэгээ чигэнд гоё наалтцтай илгуу байх хэвээр. Тэнгэрийн өчтөнгүүд өнөөдрийн орчин цагийн дуунуудыг өстой гайх чинь дөө гайх чинь. Сайхан дуу байна. Ховор байна. Сайхан сэтгэлтэй хүн. Айс цан сайтай, үг нь гоё зөөлөн дуулаа, энерги ирчим гоё. Дандаа нүрний байсгалтай сайхан хүмүүс байдаг шээ. Тэгээд гурил зуурсан гурил нь айгүй хурдан гоё зуурагдана, айгүй хурдан ивэнд орно, айгүй хурдан илдэнэ. За сайхан цайр ингээ будгаар ингээл нөгөө хамаг косметик хагалгаанд орсон гоё хүмүүсээ гурил зурна, ивэнд орохгүй. Нөгөө гурил нь. Тэгээ нөгөө гурил амраагаал нөгөөт нь илдэж болохгүй. Энд чи нөгөө ягаад тэр хүний гурил нь ивэнд орохгүй, ягаад тэр хүний гурил ингээ зөөлрөхгүй байгаа юм гэхээр бүх жорон таарад байгаа хэрнээ. Тэр хүний дотоод сэтгэл айгуу тэтэрх чанга гэсэн. Хатуу. Маш хатуу. Одоо хатуу гэж юу илэрхийлж шартаа гэсэн. Шартаа хортой. Наана нэхгүй хүнд гоё айгуу тийм найлгга айгуу гоё
сайхан сэтгэл төрүүлээд байгаа хэрнэ. Яваад та нар ингээд хийж байгаа ажлыг хараараа гурил зуурлаа, эвэнд орохгүй, бууз чимхэд нэгт буруу бариад, буруу чимхэх жишээтэй. Суусан ч гэсэн сууж байгаа байдал ингээд жоохон тэг хайш яаш байх чинь. Ерөнхийдөө тийм одоо юу гэх нэг суурьяасаа нэг тийм хайнг хүмүүс гэсэн. Хайнг. Тэгээ дуусан дууга хүнд хүрцэн. Бисээ чадлаар аягүй гоо дуулцсан гэж яриад байгаа байхгүй. Тэр чинь чадал биш шүү дээ. Дуу гэж аргадаж дуулах, зөөлөн дуулах, уянгалж дуулах, дуу хоолойгоо хүнд хүргэж дуулах гэж байдаг. Хүргэж амьлуулж дуулах гэж байдаг. Амьлгаа та дуу хөгжим бол зүгээр өөрөө явчихна өөрөө. Хөгжмийн жулдаа тахал тэр хүн хоолоогоороо дуугаа аваад гараад ирдэг байхгүй юу? Тийм гоё. Хөгжим чангараал хахад хөгжмийнхээ ажгаар дуун зүгээр өөрөө уянгалал тодроо ялгараа гараад ирнэ гэсэн. Хөгжим жулдах байна, зарим хөгжим бас арай гологдох байна. Зарим хөгжим арай жоохон одоо фантаз ороод жоохон эвгүй болох жишээ байна. Одоо юм дундаас юм нэмээд. Тэр хүн тэр дуугаа зөв өөрөө амьлуулчихж байгаа байхгүй. Хүн өөрөө гэрийн хүмүүжлээсээ ээж аваахаа хайранд өссөн, хайранд одоо үлгийдүүлж, хайранд их өссөн, халуун дулаан сэтгэлээр элэг бүтэн өссөн хүмүүс шал өөр байдаг. Зарим нь ээж аваа хайранд өссөөр маш их загнуулж өссөн, доромжлуулж өссөн, хөөгдөж өссөн, зодуулж өссөн, загнуулж, гологдож өссөн одоо хүүхнүүд, охтууд, ээжүүд байна. Эдгэр чинь нөгөө багтаа нөгөө тэгээд ээж автагаа ах ихтэйгээ хамт амьдраад байгаа хэрнээ дандаа ажлыг голж идэг, дандаа ажлыг одоо ингээд шүүмжилж идэг, эсвэл ажлыг дандаа нэмж хийлгэж идэг, эсвэл заавал өөрөөр нь хийх гэдэг нэг юу байдаг штэ. Тийм хүмүүс яхавтай бас амьдралд багтаа нөгөө хайранд өсөөгөө нөгөөд бол энэ магтаад байгаа хэрнээ өөрийн ерөөсөө хичээгээд тахад ерөөсөө магтадгүй, урам өгдөггүй. Бага насаасаа жоохон ингээд одоо эцэгхийн гадуур, гэр бүлийн гадуур жоо гологдож те одоо гомдож өссөн. Одоо юу гэдэг хайранд одоо элэг бүтэн байгаа хэрнээ амбул бүгдээрээ байгаа хэрнээ хайранд өсөөгөө дандаа гологдож, дандаа загнуулж, дандаа шийтгүүлж байгаа юм шиг дандаа тэр айлын барлаг болж ингээд хөдөлмөрлөж ирсэн хүмүүс байдаг. Тэр тоолоороо ингээд хоолой зангируулан ярьдаг байхгүй юу? Тийм хүмүүс байж та хүний амьдралын чинь ирэнтэй бараантай. Тэгээ амьдралын явцад нөгөө хүн чинь нэг л сайн хөглөгдөж өгдөг. Тиймэрхүү хүмүүсийг хань нь хөглөдөг хэвээр, хадам ээж нь хөглөх хэвээр. Тэгэхээр талархах тэр хүндийг аягүй зөөлөн аргаар зөв ойлгуулж, тайлбарлаж хадам ээж нь бүгэ хадам их чинь эсвэл үерхдэг найз нь эсвэл хамт байдаг найз нь нэг одоо өрөөнд суудаг найз хинч байж болно. Тэр хүний цаад хүн чанар нь байгаад байгаа хэрнээ багаасаа загнуулаад адлуулад гологдсон би энэ айлын хүүхэд биш юм шиг нэг зөвшөөрөл буйны айлд ирсэн юм шиг гэж яриад бодоод байгаа хгүй гологдсондоо болоод тэгэд ирсэн болохоор нөгөө сэтгэлээ баяр баясгалан хайр итгэл сэтгэлээр халуун дулаан хайраар өөрийнхөө итгэл сэтгэлээр багтаад дүүргээгүй учраас одоо өрс сэтгэлэн дээр гомдлон тайлагдаагүй учраас урил зуурсан чи эвэнд орохгүй дээл ойсон чи заавал алдаа гаргаад алдаа нь орж ирээд өөрөө тэрэндээ түүртэл цухалтаал тэгэл юмнаас уурлах гал уйлах гал тэгэл зүрхэн дэлсээл нойргүдэл тиймэр хүмүүс насан туршдаа хэмцээлж явдаг шүү. Тийм учраас хажуудаа байгаа хүмүүсийнхаа юм аж амьдралыг сайхан асуух, сэтгэлийн сайхан нээх, тийм гомдолтой гэдгийг сонсох юм бол та сайхан арга за тайвшир айл өнгөрсөн юмыг одоо дугуй. Одоо алдаан дээрээсээ та харин энэ хүүхдүүдээр өөрийгөө хөглөгдөж дандаа инээж амьдр. Хүний алдааг битгий шүү. Дугуй. Би жоохон азгүй амт юм аа гэх тиймэрхүү хүмүүс үйд би жоохон азгүй гэр бүл дотроо дандаа шовдрлогдож өссөн шүү дээ. Тэр айлын би барлаг болж исэн байхгүй юу гэдэг дандаа ээж хоёрт миний хийж байгаа юм л таалагддаг тэдний юм таалагддаг. Тэгээ бараг надыг л одоо хамаг амь амьдралыг надаар өөрлөд ингээ хэлгэцсэн учраас би тэгээ барлын тэр надыг ерөөхдөө нэг тийм сайшаадаггүй нэг тийм гойж өсөөгөө нэг гангалж өсөөгөө штэ гэж яриад идэг нь эцэгхээсээ хайрыг дутуу авсан тэр охиныгоо жоохон хайрлаад нэг удаага одоо урам өгөөд гарын цайруулаа бэлэг өгөө сайхан тэврээд үсээд нэг гоёлын дээлмэл гоёлын палаарч малаарч хүн нэг хэрэгтэй баярын үед нь баярлуулчих л та.
хүнийг баярлуулах шиг сайхан аз жаргал байдгүй шүү. Та хүнийг баярлуулах хэрээр танд нас ирдэг. Тэнгэр танд үхэхийн цаг танд бэлэг өгнө. Тэр бэлэг нь юу? Таныг өөрөө босгодог гэсэн. Хүч нөгөө хүн чинь босоод ирлөө идэгчдэг байж тээ. Ямар сони та нар яриад байгаа чинь алдаан дээрээсээ дөрөөлөөд хүнийг тэр хүн залуудаа зүм бэлгээр оюун санаагаараа ухамсараараа хүний алдаандаа дөрөөлөөд ингээд тэр хүн ухамсарлаад тэр хүнийг баярлуулж исэн байхгүй. Хэрэгтэй үед нь палаж өгдөг, хэрэгтэй үед нь дубль өгдөг, хэрэгтэй үед мөнгө ингээл өгчдөг. Энэ мөнгөөр чи дуртай юм аа баярл миний найз. Зүгээр би чамаас авахгүй чамдаа итгэж явдаг шүү. Чиний айш яах вэ? Чиний тэр тэнэг зан яах вэ? Би тэр чи мэдэн зүгээр чамаас нэг баярлуулмаар санагдаад чинийгээр баярлахыг тэр хүн ёстой. Тэр хүнийг баярлуулсны төлөө тэдний удам танд үхийн цагт танд нас өгнө. Танаа удам эцэг тал нас өгнө, ижи тал нас өгнө. Өхүүлэхгүй. Тэр бас гоё яваас. Тэгээ энэ дээр санаа аваад та нар тэгээ бас судлаад жүжиглээд байваа. Ямар юм амьдралтай байх хэрэгтэй. Амьдралтай. Хүн алдаж болно. Ханаас эрт хагдсан байж болно. Ижи аваас эрт өнчирсэн байж болно. Үр хөвгтөөсөө бас жоохон холдсон байж болно. Хин ч гэсэн амьдрал зовж явна штэ. Тэгээд өөрөө нөгөө амьдрал зовх хэрээр өөрөө нь ухааруулах, өөрөнд нь төшөө тулаад хилдээ зөвлөдөг хүн байхгүй. Ганцаардах хэрээрээ тэгэл хүн татаархаад илэг бүтэн хүмүүс хүн чинь натаархан нөгөө шунлан хөдлөн ёо эднийх шиг ингээ халгиж салгиж амьдрахс ингээ эднэр шиг ингээ илэг бүтэн гой инээж ханяаж явахс ингээ орсон гарсан айлсаа ингээ нэг юм бодоо сэтгэл нь шаналаа тэгээд тэр хэрээрээ тэр хүн ингээ тэр амьдралыг төсөөлөд унтч чаддаг байхгүй ерөөхдөө ингээ өөрөө тийм юм үзээгүй болохоор илүү тийм хүмүүс амьдралд удамд хамт олон дотор байдгийн шүү. Яг тийм хүнийг л та онцолж баярлуулах хэрэгтэй. Гинтийн сүфрээ зөвнө. Энэ удаагийн юм чи би өгнө гэж хэлж болохгүй. Өөрчилж хэлж болохгүй. Тэгвэл тэр чинь сүфрээс биш. Өгнө гэсэн болохоор тэргөө өжнөх тийм. За юм баярлсан болохоос нэг юм өгөөл хэлээ. Гэт ингээд нэг тийм хайн ханддаг. Тиймээс гинтийн сүфрээс хүн жинхэнэ бэлэг болдог шүү. Тэгээ тэр хэрээрээ хэдий чиний хүн огшиж баярын нулимс гардаг. Тэр баярын нулимс гаргасан хүн хамгийн азтаад тооцогддог бас. Хамгийн азтаа. Би ингэж баярлаж үзээгүй удсан байна. Ийм бэлэг аваагүй удсан байна. Ийм үг сонсоогүй би удсан байна гэж бүр уйлдаг. Уйлангаа ярьдаг. Мэгшиж уйлдаг. Уучлаарай гэв. Ингэж баярлуулж байгаа та өөрөө өнөөдөр жинхэнэ Монгол хүн, жинхэнэ эрчим сэргсэн, жинхэнэ Монгол хүн бол сэрж ирж байна гэж та өөрийгөө тэгж дүгнэ. Өөрийгөө тэгж дүгнэ. Тэгж тэр хүнийг баярлуулснараа тэр хүнээр танаар дамжаад тэр хүн рүү тэдний удам тэр хүүхдийн дотоод сэтгэлийг шүн очиод мэдрээд хүлээгээд авчдаг. Давхар танд тус болно. Өхийн цагт ш одоо ойрын 5 жилдээ тус болно танд. Том тус болно да харин чинь хүнийг том баярлуулах хэрээр сэтгэлийн бэлэг, сэтгэлийн бэлэг, урмын бэлэг, хайрын бэлэг, хүндтгэлийн бэлэг гэдэг асар том тэнгэрийн хүч байдаг. Тэнгэрийн хүч баярлуулсан хүнийг шал өөрөөр одоо Аз ирнэ гэдэг тэнгэрийн Аз ирнэ. Юу вэ? Ямар сони юм бэ? Гайхамшиг. Иймэрхүү гой юмыг бас багш нь хамаагүй дэлгэрэнгүй ярьж болдгоо ма тэрийг ойлгоороо. Тийм учраас иймэрхүү Азан нэрээд гой болж байгаа хүмүүсийг багш нь харсан. Нэг жоохон охин байгаа. Одоо Австралиас одоо миний лайв үздэг, удаа дараа үздэг. Тэгээд хүүхэд нь одоо 4 сар гарантай одоо тэгээд төрснөөсөө хойш ингээ банк им уудаг, тархины даралтай гэдэг ингээд косметик дүрийн имтэй тэгээд банк сар болго очивол имийн нэмж өгөхөөс ерөөсөө имийг хасдаггүй. Тэгээд тэр охин би таныг 2 сар хэрдээ сонсох тоолонд танд маш их баярлдаг. Харахаараа л ингээ уйлаад байдаг. Амар сонирн би тэгээд миний нөлөөс энэ хүнийг харж ил баярлаж гарах нөлөөс гарч байгаа юм байгаас тэгэл нусаа татал уйлаа сонсоод идэг байсан. Тэгж нөлөөс өөрөө татарсан. Дараагаар ингээ танд бүр өөр нөлөөс алга болсон дараагаар ингээ өөрөөхөө хайр ирсэн. Таны харахаар бүр хайр хүрээл гэсэн мэт уйлж гадахаар нүдэнээ сонсоод идэг байсан.
Тэгээ тэр охин 4 сар сонсож над дээр бүр нисээд ороод ирсэн онгоцоор хүүхдийн тэрж орж иж надтай уулзаад хүүхдээ үзүүлээ тархины даралтай хүүхдийн 2 багш супер хэмжсэн. Ерөнхийдөө бага насны дөнгөж төрсөн нэраа тархины даралтыг хурдан эмчилдэг шүү. Тэмтэмшээ төрсөн нэраануудыг нааш нь хурдан авчираараа гэж та нар минь цааш нь түгээгээрээ. Тэгээд тэр охийг хацтай. Би ийм гоё 2 багштай. Ингээд ирсэн чи таа чи ямар гоё 2 юм бэ? Ямар гоё би эмчилгээ аваад хүүхд минь ямар хурдан гоё болоод би бас давхар ямар гоё болчихоо. Та хоёрыг аваа үнсээ тэрвэрээ гэж ирээл зүгээр. Үнсээ тэрвэрс гоё болчихоо тэгээ ниссэн. Тэгээ тэр охин айгүй айхтар. Нисээ 7 хоногийн дараа эргээд ороод ирсэн. Тэгээ багшаа бис айгүй гоё түүхтэй явсан шүү дээ. Юу гэсэн үг ингээд. Оцсныхаа дараа тэр янз юм бэ. Эргэж ирчээд багшаа би ийм гоё 2 багштай явсан чи бис азтай охин юм. Бис азтай. Би тэгээ чи ямар азтай охин бэ ингээд ийм гоё болоод надтай уулзаад миний лайвыг үзээд ийм хурд дотоос зүйлээрээ сэрдчихсэн. Тэнгэрийн юу охин мундаг охин байна. Азтай охин байна гэж би ч одоо магтаж өгдөг юм байгаас гоё охины чинь урам өгөөд. Тэгээ магтсан чинь нөгөө охин чинь 2 багш надад азтай мундаг гэсэн чинь бис явахтаас та Монголоос гоё юм авч явна гэд. Чумдаан дөрөв тамхи аваа явцсан баг. Чигжээд хашир. Тэг тамхиг үнэтэй идэг гинэ. Айгүй үнэтэй. Бүр. Тэгээ хэл гаалэр яач. Би зөв ногоон гэлээр гарчихсан та багшаа. Тэгээ юу ч авч гарсан гэлээ тэр чинь би ямарсан юу яриад ямар амар охин би чичээд юу яриад байгаа юм бэ. Яа тий. Тамхи авсан, арх авсан юу юм 20 та бараануудыг аваа гараацсан. Тэнгэрүүшээ бэлгийн хашаа уучлаараа би ингээд чамдаа ийм бийсэн нөө нисгүүд рүү орохоос өмнө нарлуу хараад ярьж ирж байгаа орцсон гэдэг юм да. Тэгээ хүүхдээ өврөөлт ингээд 4 сартаа хүүхдээ өөрөв чинь тэгээ өөрцөн тэгээд чамдаа шиг надыг ерөөсөө шалгаагүй. Монголын хэлж шалгаагүй, цаад гадаад хэлж шалгаа. Би зөв ноон гэрлэр орцсон. Би ямар амар охин би чиж одоо яаж болж байгаа юм бэ яа тий. Тэгээ би чи баг ирж очих зардлаа төлцсөн шүү дээ багшаа гэдэг айгу тийм сэргэлдэн. Тэнгэр өөрөө тийм нөгөө хувьцаагаараа баярлуулна нэг тийм гайхамшиг. Тэгээ нөгөө охин чи ирж ирээ дахиж гоё болсон би нэг ус юмшигээ дахиад би өөрийнхөө юмшиг бас дахиад авна би язархаа өршөө гоё болгоно. Тайрыг хашаа дахиж хармаар санагдаа гэ дахиж гүйж ирээд дахиж имчилгээ аваад дахиад явахдаа юу авч явсан гинэ чансан толгоо молгоо амар. Тэгээ очиод над руу яриад багшаа та миний хараа ингээ харуулаад би бүр айс чи ямар сони юм. Тэнгэрээ өчтөнгүүд над тайртай болоод над ингээ ивэж байгаа юм чинь ийм гоё болсон багшаа. Одоо ингээ мөд очихгүй багшаа баяртай хайртай шүү гэж алга болсон. Тэр хүн үнэхээр бас дотоод сэтгэлдээ зөв хүнээ баярлуулаад зөв яачаараа. Та нар ийм болдгийм мэй гэж бас хамаагүй гинжиж болохгүй шүү ерөөдөө. Хүн хүнээсээ шалтгаална. Би эсвэл сэтгэл гэдэг зөвхөн Монгол хүнд л байдаг. Хүн чанар гэдэг Монгол хүнд л байдаг. Хүний хүн чанар сэтгэл байх, хүн чанар байх, агуу байх, хүн хүнээрээ байх, хүний дээдэн байх, онцгой байх гэдэг танаас шалтгаална. Хамгийн байх хэрээрээ, хамгийн онцгой байх хэрээрээ, хамгийн гайхамшигтай байх хэрээрээ, хамгийн сайн одоо 2 багштай давтамжтай явж байгаа, ойрхон явж байгаа, тасралтгүй явж байгаа хүмүүсийг одоо багш шав шалгаруул гэдэг 2 багшнаас одоо ойрхон явж байгаа хүмүүсээ шав шалгаруулах гал үцгээл энэ одоо бас тий. Эхнээс нь тэгээ жоохон өөрсөндөө бас жоохон бөгөөд цаад хүмүүстэй жоохон хэсэг хугацаанд хараатахыг жоохон шаардлага дотроо тавьчаал хүлдэцтэй л байгаад байгаа гэсэн да. Хоёрыг шаваа босохгүй болохгүй хурдлыг шавдуулаад идэг. Отоо огш нэг эрэгтэй хүнийг шаваа болох гэдэг. Би нэг эмэгтэй хүнийг шаваа болох гэдэг. Наад чиг багшийнхаа оронд бас ингээд сууж явах багшиг юм гоё чидтэй болчих хүн байвал зөрөгтэй гараад ир хүрээд ир багш нь гоё болгоод иг. Тэгээ олуулаа болох хэрэгтэй юм. Олуулаа олжоод энэ гариг ертөнцийн бүх хүмүүсийг одоо 2 багш нь хавдар хүртэл имчилж штэ хавдар имчилж, сахар ерөөхдөө бүх юм имч, системийн өвчин хүртэл имчилж байна 2 багш нь. Тэгэл ойлгож байгаа. Системийн өвчин имчилнэ, хавдар имчил. Ерөөхдөө битээр имчлэхдээ энергиэрээ л имчилдэг. Одоо халуун гараараа дарж имчилдэг. Би болохоор өөрөө сүнсний одоо өндөр түвшний одоо маш эрчим энерги татсан агуу сүнснүүдийн одоо эрчим энерги би татдаг. Урдаад одоо та нар одоо имчилгээ авъя би нойргүй болцсон зүрх дэлсэд ингээ эмнээс салахгүй нэ гэж орж ирж байгаа шүү дээ. Урдаа суулгаад за нүдэн анерэ гэж байгаа би тэр хүний сүнсийг өөрийнхөө сүнстэй холбож
засаж тайвшруулж одоо бохирдсон, сэвдсэн, эвгүй болсон сүнсүүдийг дандаа сүнсийн цэцлэг би нүдэ амжаараа гэж байгаа энергиэр хийчдэг. Отгоо багш надад яг тэр заслыг хийгээд дуусан гутаа минут хүртэл ингээ баг хэдэн секундын дотор би хурдан нүдэнээс сууж байгаа. Яг тэр хооронд отгоо багш мөрөн дээр нь гараа тавиал тэр хүнийг энергиэрээ бүх эргэтэн системийг уншдаг. Ямар эргэтэн систем нь илүү хүнд муутсан байна. Энэ үний цус нь аль хэртээ өтгөрсөн байна. Цусны эргэлт аль хэртээ явж байна. Ойл санамж нь хэр байна. Одоо босоо заяа аль хэртээ гэх бүх юмыг отгоо багш ингээ уншдаг. Өөрөөр тэгээд эрүүл мэндийн тал дээр эн чин агуу, сүнсний тал дээр би агуу, хоёр ийм гоё агуу хүмүүсийн дэргэд ирэхээр та нар засалтайгаа амжилгээтэйгээ эрүүл мэндтэйгээ ингээд офтороо гоё болно гэсэн. Цаанаасаа гоё бол. Тэгэхэд тэгээд ийм уухгүй, тариа хэрэглэхгүй, янз бүрийн илүү тутам юуч зөвхөн хоёр багш нь энергиэрээ би энергиэрээ яриад дотоод сэтгэл зүйн чинь засан нэмчлэн нөгөө эмчлэгч юм чинь халуун гараараа дараал хавдрыг чинь, сахартаа чинь, сүрээтэй чинь, хавдртаа чинь, бамбатаа чинь, даавартаа чинь, системийн өвчий чинь тэр чигтэн орон үнцээр нэмчлэн. Системийн өвчтэй хүмүүс ерөөхдөө 3 сар хэртээ нэлээд давтамжтай явна. Сэтгэл сайтай хүн бол 3 сартаа эдэг нь олон жил болоод удцсан болоос нэлээд удаан явна. Сахартай хүмүүс бол 3 жил тас одоо 3 сар тасралтгүй явчихаар ирэхээр сахар аяандагаа буугаад ирнэ. 5 6 руу буугаад ирнэ. Одоо харавцсан хүн байж болно, сахартай хүн байж болно, бамбаатай хүн, хордлогонд их орцсон, үе мөчний өвчтэй хүн, одоо хагалгаанд орох гэж байгаа хүмүүс ирж одоо надаар үзүүлж болно, хаалгаанд орох уу орохгүй гэдгээ асууж болно. Шаардлагатай бол би өөрөө эмчилнэ. Тийм гоё. Удвал гэдэг гоё бүсгүй минь ороод ирсэн. Сайн байна уу? Ас холоос орж ирж байгаа. Баярлалаа чамдаа. Сайхан байрлсан уу? Баярлалаа. Хоёр багш нь мартаагүй байгаа нь. Хол байгаа хүмүүсийг илүү их мартадгүй шүү дээ. Үргэлж та нарыгаа дурсаж санаж явдаг шүү. Мартаагүй. Гоё вэ. Хууч хүмүүсийнхаа нэрээс уншсан чинь илүү гоё харагдчих шүү. Сайн байна уу? Бүгдээрээ сайхан шинэлцгээсэн үү? Сайн байна уу? Тийм учраас хүний дээд нь та өөрийгөө ерөөсөө голж болохгүй, ерөөсөө өөрийгөө чамлж болохгүй. Та өөрийгөө голох юм бол Тэнгэр таныг үхэхийн цаг Тэнгэр авахгүй. Тийм учраас Тэнгэрт энд байж байхдаа Тэнгэрт гологдмооргүй байна. Тэнгэрт одоо ингээд Тэнгэрт хаягдмааргүй. Тэнгэр нь хайсан хог, заяа нь хайсан хог гэд нэг дээр үеийн настангууд нэг сони мэрэд тэр чин цаагуураад Тэнгэр заяаг л яриад байгаа байхгүй. Тэнгэр удмыг л яриад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар Тэнгэр удмын өвгдээдсэн сүнслэг төвшний өөр хүүхдүүд бид нар өөртөө итгэж, Тэнгэрт итгэж, Тэнгэр заяаг бид нар босоо заяагаараа Тэнгэрлэг сүнсээрээ, сэтгэлээрээ бид нар татаж бүгд гачин гоё болно. Багш нь та нарт туслана. Дараа та нараа хагас өдөр та нараа цуглуулах гэж хичээж байна. Аль хагас өдөр та нар багш дээрээ бүгдээрээ цуглах боломжтой байна. Хагас өдрийг та нарыг бүгдийг цуглуулад та нартаа нүүрээ хараад тий ажлын байран дээр нүүрээ хараад та нарын бүх асуултанд хариулахад багш нь бэлэн байна шүү. Тэр одоо багшийнхаа лекцийг сонсоод олон лекц наа чинь тавигдсан байгаа. Та нар бэлэн багшийнхаа юун дээр ороод үзээрэй. Тэр олон лекцүүдийг сонсоод тэр дотроос асуух юм аасаах ингээд асуултаа бичиж тэгээ хүрээ дээр багш нь Тэнгэрийн талаар ч ярина, далд ертөнцийн талаар, сүнсний талаар одоо энэ орчин цагийг ч Тэнгэр газаргүй холбоо ярьчин дөө ерөөд ингээд ялгааг нь хэлээд одоо бүхий л цаг хугацаанд багш нь одоо энэ үүлийг 2009 онд авсан. Одоо энэ 29 онд миний 20 жилийн ой болох гэж Тэнгэр үүлийг аваад энэ олон цаг хугацаанд хоёр багш нь маш олон газар гадаад дотоод руу явж маш олон монголчуудыг эмчилж маш олон гадаад дотоодын хүмүүсийг хавдраасан, сахараас нь, үе мөчний өвчнөөс нь, ойргуудлээс нь тий одоо ингээд ерөөхдөө энэ энергиэрээ л засаалт хэмжилчтэй. Тийм гоё. Энерги эрчмийг мэдэрч байгаа хүмүүсд би холын зайны эмчилгээ өгдөг. Одоо энэ чинээс хөдөөрөө шууд эмчилгээ өгнө. Энэ чинээс одоо чех руу шууд эмчилгээ өгнө тэр хандаа гэдэг бүсгүй. Зайны эмчилгээ бас авч болно. Одоо илүүх бас одоо хүмүүсд би зайны эмчилгээ өгөөд заавал над руу ирэх шаардлагагүйгээр багшаасаа зайнаас шууд гэртээ шууд эмчилгээгээ авч болно. Тэр гоё юм уу? Цаг хугацаа хожоод энэчнээс Америк руу, Герман руу, Австрал руу, Хятад руу, Солонгос руу
боломжтой. Багш нь төв дэлхий алгасаж миний энерги шилжиж дамжиж явдаг. Ээж минь хаалгаанд орох гээд энэ Америкт хаалгааны ширээн дээр байна. Миний ээжийн амь насын та авраад өгөөч гэж одоо бүсгүйчэд ойлон хайлан хүн цагийн тулгаал ярих юм да манай монголчууд айл ирж ярих юм чинь. Тэгээ яг холоос ярьсан учир шалтгааныг асууж овгийн нэрийг асууж багш нь тэнгэрт багш нартаа даатгаж багш нарт даатгсан байхад амь нас нь аврагддаг. Тэнгэрт л багш нь даатгах шээ. Давхар өөрөө орж байгаа хүн би эдийн би босно гэж орох хэвээр. Хавдартай юм чи хааштай өөх юм чи ингэж бодож хизээч болохгүй. Цаг нь болоогүй бол тэнгэр та нарыг өөхий гэж гуйсан ч авдаггүй. Та нар зуурдаар л янз бүрийн байдлаар явчихгүй бол насан залуу бас тэнгэрийн хаалгыг татгаад ингээд явж шүү зуурдаар. Насан залуу очихоор авахгүй. Яагаад насан залуу үр хөвгтэй хинд үлдээ гэдээ ирж байгаа. Хинд ижээ хий үр хөвгтэй чинь авдаггүй. Тийм хэцүү. Тийм учраас насан залуу эрчим энерги алдаад, сүнсэн төвшөө алдаад ингээд нэг тийм өмрээд эвгүй явж болохгүй. Жохон цоглог вэ. Өөртөө сэрээ гоё болноо л гэж хэлдэг. Гоё. Өөртөө итэг, өөрийгөө хайр хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн сарангуй, хамгийн хатуу ухаантай, хамгийн оюунлаг би юм төгс төгөлтөр эмэгтэй гэдэг. Дандаа өөрийгөө гоёор хэлдэг шүү дээ. Тэгжээ таны босоо заяа. Тэгжээ таны хямралундаа. Сүнсэн би чи өөрөө гоё болно. Та үгээрээ өөрийгөө л баяжуулна. Тэр хандан мандан гараад ном уншуулах шаардлагагүй. Тэр жил усыг тэнгэрт хилдэг шаар. Би нохоо жилдээ, би гахаа жилдээ хэлэхгүй. Та тэнгэр лөө зөвхөн аавынхаа нэрийг өөрийнхөө нэрийг л хэлнэ. Болоо. Тэр гандын ном хэрэг. Яг л та өөрөө амьд сэрүүн байж ээж та өөрөө наад овог нэрээ та өглөө болгон наранд л хэл. Тэгэл болоо. Наранд итэг. Нарнаар одоо эрчим энерги ирж та гайхамшигтай гоё болно. Таны хажууд ойрхон одоо гадаа цас байна шүү дээ. Хашааны бууланд хүн гიშгээгүй цэвэрхэн цасан дээр та очиод үзээрэй. Өглөө нар гарцсан 10-11 цаг үед. Цэвэрхэн цасан дээр очиод та хүн гიშгээгүй цасан дээр тэр цасан дээр нар тусцсан байгаа. За та нарыг угтаж очиод та нар өвдгөлөд суун. Өвдөглөөд тэгээ уучлалт гуух гэж одоо хүнтгэл үзүүлнэ. Алтан нар минь охиныгоо өршөөгөрөө. Он удаан жил уулзсан охиныгоо өршөөгөрөө гэж хэлээ уучлалт гуугаад. За тэгээ уучлалт гуух гэж бол өвдгөлцсөн байгаа. Хоёр гараа басан алгаар нь газар тулна. За жинхэнэ уучлалт гундаж ингээд гараач гэсэн газар тавиад. Өршөө одоо хань ижил минь эрт явсан, эрт салсан, хоёр хүүхдээ өөрөө өсгсөн, ханьгүй олон жил явсан, ажилгүй олон жил байсан. Одоо тэр хамаг зовлонгоо энэ цасанд хэлнэ. Давхар дээрээс чинь цастаа ярьж хахад толгоон дээр юу ч тавьдаггүй. Юу ч тавихгүй. Яг л зулаагаар чинь нар эрчим энергийг тэнгэрийн өртөнгөө таныг уншина. Энэ хүн ямар учир шалтгаантай сууж байна вэ гэдгийг чинь тэнгэр дээрээс таныг зулаагаар чинь үнэрлээл уншичтэй. Тэр уучлалт чин сэтгэлээсээ байх ёстой. Чин сэтгэлээсээ. Энэ олон жил би ихч зовлоо, ихч бүдэрлээ, их юм үзлээ. Одоо би энэ болгоныг дуусгамаар байна. Одоо би жоохон хүн шиг амьдрмаар байна. Өргүү болмоор байна. Олон үртэй, олон ач зээтэй болмоор байна. Надад туслаач. Би ажиллаж чадна. Би та нарын итгэлийг дааж чадна. Би хөдөлмөрлөж чадна. Надыг ажилтаа байлгаад өгөөч. Та нар одоо дээшгээ сайхан одоо янз бүр юм гуйж болно. Наранд гуйж болно. Өөрөө бас саранд гуйж болно. Саранд. Тэнгэрийн сарнаар тэнгэрт байгаа ээж нар илүү та нарыг хүлээж авдаг. Ээж нараас одоо илүү юу гуйх вэ гэхээр бэрээ гуйн, хүргэнээ гуйн, охиноо гуйн, хүүхдээ гуйн. Манай охин төрдөг вэ, манай охин хүнтэй суудаг вэ, хүүхэд нь тогтдог вэ, хань нь тогтдог вэ гэдгийг саранд хэлдэг. Тиймэрхүү янз янзын аар сархан тулга тойрсон янз янзын гэр бүлийн асуудлуудыг саранд хэлнэ. Манай дүү ингээд төрж чадахгүй байна. Манай дүүд хань тогтохгүй байна гэдгийг саранд хэлдэг. Сарын ээж минь өршөөгөрөө би нэг ганц охин дүүтэй дүү минь жоохон ааштай л жоохон эрх өссөн
Тэгээ үг авдаг одоо ингээд хүнтэй суудаг ингээд хүнтэй суусан чи өрн тогтдог гэж төрсөн та нар хэлнэ. Та нар хэлнэ. 2-3 хүн хэлжээж тэр тэнгэрт үнцэнэ олно. Тэр хүний төлөө. Ганцхан үний үгийг бас яг тэр хүн бүтэн одоо юу гэдгийг одоо бүр тэр сардаа одоо сайн хэлэх хэрэгтэй. Байнга хэлэх хэрэгтэй. Байнга гуух хэрэгтэй. Яа чи сэтгэлээсээ гуух хэрэгтэй. Өглөө нарнаас гуйна, орой сарнаас гуйна. За тэг өөрт нь сайн хэлнэ. За миний дүү энэ сардаа чи нэг жоо уурлахгүй шиг те жоохон ингээд сэтгэл өөдрөг биш сэтгэл уруугаа биш ууралж болохгүй гомдож болохгүй тайван байгаа. Би ч юм гуйж байгаа гэдэг хэлж болохгүй зөвхөн тайван байж үзээрэй. Яг л гуйж байгаа тэр хүүд энд уурлаад стресстэй дэвэл тэр гуйлыг тэнгэр авдаггүй. Тэр эзэн чинь дээрээс үнэрлдэг байх унтж яхад ингээд үнэрлэж мэдэрдэг. Энэ хүний ярьж байгаа нь үний юм уу гэдгийг тэр хүнийг өөрийн одоо очиж шиншиж үнэрлэж мэдээллийг авдаг. Тэнгэр тийм агууш. Агуу та нарыг унтж яхад л үнэрлээл ганц үнэрээр та нарыг гэсэн жинхэнэ хамаг юм чинь уудлан дайран чинь. Тэр хүнд нуух юм гэж амьдралд байхгүй. Салсан ч байсан, үхсэн ч байсан, хөөсөн ч байсан, хөөгдсөн ч байсан үний юм үнээр нь л хэлнэ. Нуух юм гэж байхгүй. Уйлаач гэсэн яар. Нулимстай гарах хэрэг үнцэнтэй гарч байгаа. Үний юм чинь тэр нулимс чирээ гардаг байхгүй юу? Зүгээр дугуй гарга. Хуйлж байгаа гаргана гэж хэлж бодож болохгүй. Нулимс энэ тархинд нулимс чинь өөрөө гомдол чинь тэр олон жилийн гомдол хүлээсэн тэр цөхрөл чинь өөрөө нулимстай чинь төвчээр нь бараг тэр нулимс чинь өөрөө гараа явчихдээ. Ямарваа газар та нар нулимсыг зэлгэж болохгүй. Нулимс гарах хэрээрээ танд сайхан дуудадгийн нулимс өөрөө гарах хэрээрээ. Тэм учраас нулимсыг залгиалайвал танд сайхан юм ирэхгүй. Нулимс өөрөө гашуун. За үйлчихэд одоо ингэ шууд үйлэх гэж харж чадахгүй ш. Ялж үйл. Тархич нь өөрөө дотоод сэтгэлтэйгээ нийлж тэр нулимсыг боловсруулж нааш шийднэ. Нулимсны нөхөр шийднэ. Нулимсыг нөх гэж энд хариугүй зүүнээс өвчийг нөх байгаа ш. Тэрээр нулимс гардаг. Бомбоноор гардаг үстэй. Нулимсыг би уйлж болох гэсэн нулимсаа үзүүлж болохгүй гэдэг. Хүү зүгээр гараа. Хэдий ч нулимс их хэмжээтэй гарах хэрээр дотоод сэтгэлтэйгээ уйлан бүрсэн мэгшин гарах хэрээрээ сайн. Тэгжиж таны бие чинь тэр он удаан жилийн тэр гомдол цөхрөл, он удаан жилийн тэр барьсан нулимс чинь өөрөө би яри бүр би чинь ингээ бүр чичрээд зүгээр ингэж ирээд нулимс гарч байгаа ш. Бүр ингээ бүр цаанаас бүр ингээ бүрс ингээ юм цохоос уурлаа шидлээ савчаад ингэж тэгтээ та нулимсыг хадгалах тусам хүний нулимс бүр ингээ бүр уураад өшөглөөж савчаад ингэж тэр нулимс нэгснэ дотроосоо тэр нулимс чи он удаан жил надад ямар удаан барьвэ гэж баг ахсан согтуугийн чи авирыг гаргаж ир нулимс чинь тэр танаас асгардаг байхгүй. Тэгэхээр хүн нулимсыг хизээч барьж хизээч залгиж болохгүй. Нулимс гарах үедээ таны хамаг зовлон үйл өрөө чинь нулимс чинь өөрөө аваагчтэй. Танд сэтгэл байгаа бол хүн чанар байгаа бол нулимс чинь тэрийг чинь мэддэг учраас нулимс өөрөө таны хүн сэтгэлийг чинь ойлгодог учраас тэрнтэй чинь ингээ гарахаараа тэр чинь зүгээр гарахгүй зүгээр ингээ нэг юм шийдвэсэл нэг юм мушгих, бацах, уурах, тасдах ингэжээж гарна. Тэр чинь нэгс нулимс таны дотоод юм чинь хүчтэй чинь тэгж эмоцоор гаргаж ирж. Бүр эмоцтой YouTube-ийг нулимс чинь илэрхийлж гэж гэсэн. Зөв. Энэ хамгийн нандин илэрхийлэл. Зүгээр хүнээс ичхэн ба. Тэрний дараа та ямар гой тайвширч, ямар гой унтна гэж, ямар гой бие яригнээсэн толгоо ямар гой амарна гэж. Та нулимс залгих хэрээр тарих амархгүй. Бодоолон амархгүй. Тэгэл дүнгтэл нөгөө толгоо сэрэхгүй. Ягаад? Та яагаад нулимсыг гарах үед нь гарахгүй? Би уйлж болохгүй. Өстө уйлж болохгүй шүү гэдгийг нулимсаа залгаад. Энэ хамгийн буруу. Өвөхийн цагт, өвдөхийн цагт нулимс ирэхээ байчдээ шүү. Үлэх гэхээр нулимс өөрөө байхгүй. Ингээ хайгаал нүдэнд нь эргэлдээд идэх шиг нүд эргэлдээд идэх нулимс байхгүй.
Нэг талаараа бас нулимс их зайлгаад гарах үед нь гаргаагүй цагт нулимс эрт татардаг. Нэг шалтгаан. Хоёр дахь шалтгаан нь нулимс өөрөө үхэхийн цагт хүний эхлээ бие организм ингээ тэр чигтээ дотроос нь хавдар мавдарч үсэрхийлээд хүндрээд ирдэг шиг хүндрээд ингээ яг үхэхийн процесс болоод эмчсэр найдваргүй болчлоо гэх нэг юм хэлээд нь штэ. Тэр хүн ч гэсэн өөрийнхөө хувьцаатайгаа эвдрээд за миний бүх юм агуулаасаа миний үхэн тодорхой хувьцаатайгаа эвдрээд тэр юугаа эвдрээд өөрөө ойлгоод хумсарлаад ингээд ирчээрээ доторх эргэтэн системуудад ирэхээр нулимс өөрөө хүний бие шингэн өөрөө алга болдог. Ам нь өмөлцөд ангаагаа дагаа ирээд дуу аваа гарахгүй. Дуу хоолой алга болдог. Тэрийгээ дагаад шүс байхгүй, нулимс бай. Уйлах гэхээр нулимс байхгүй. Нүдэн бүлтгэнээ дагаа хэрнээ нулимс байхгүй. Тэг өөрөө тэрийг мэддэггүй. Иви миндээ миний муу хайртай хүү хүрээд ирсэн. Миний муу охин хүрээд ирсэн мөгөөд бодоод дагаад хоолон зангираад энэ дотроо зангирна. Өөрт нь мэдэгдэнэ. Дуу аваа байхгүй, нулимс байхгүй болчихдог шүү. Үхэхийн цагт. Энийг та үхэхийн цагтаа л мэдэрнэ. Одоо энэ амьд байхдаа нулимс хэдий чинээ гарч бөөнөөрөө асгарах, бөөнөөрөө гарах хэрээр тарих амгалан, нүд амгалан болдог. Энэ нулимс чинь өөрөө нүдээ цэвэрлээ угаачдаг. Давхар нүд цэвэрлэгэнд орж ийн гэсэн үг. Нулимсаар угаагддаг. Тэгж ойлгоорой. Угааж ингээл байн уйлах гал бензин кино үзээ уйлахгаа суугаад байгаа. Хүчээр тэгж биш. Хүчээр тэгж. Өөрөө тарих чинь өөрөө мэдчихэж байгаа. Хүчилж уйлж нэг юм үзээ хүчлээд тарих мэдчих. Тарих чинь танаас илүү ухаантай. Зүрх тарих сэтгэл чинь танаас илүү ухаантай. Тийм учраас хүн ухамсарын дээд, оюуны дээд өөрийгөө яг энэ бие организмыг хүчээр биш, хүчилж биш. Яг өөрийнх нь физиолог, яг өөрийнх нь голдрлоор л ажиллаулна. Уйлах үедээ уйлж, баярын нулимс байж болно. Гунигийн нулимс, харамслын нулимс, гомдлын нулимс зүгээр чөлөөтэй гар. Уучлаарай яриад. Багш нь өмнөх он жилүүдээр маш их хүүхдийн үхэл маш их байсан. Тэгээ тэнгэр бас хүүхдийг маш их хураасан дээрээс одоо олон яраа хүүхдүүдийг дээрээс тэнгэр хураасан ээж аавд нь гомдож удамд нь гомдож тэр болгоныг би чинь ингээ лайв хийж тэнгэр хүүхэд ярихаар ингээд яна багшигаа уучлаарай гэж уйлдаг байсан багш нь одоо олон хууччул бол багшигаа мэдж байгаа өөрөө ирэхгүй тэнгэр тэгээ би тэнгэрээс илүүх би өнөөдрийн шинэ ирний шинээр ирж байгаа мэдлж байгаа энэ олон гой шинэ хүүхдүүдийг би өгөхгүй ш би өгч чадахгүй би бүгдийг би аварна. Нэг нь ч би тэнгэрлийг явуулахгүй. Би өөрөө янз бүрийн шалтгаанаар яач ч өвдсөн бай. Хүчээсэн бэ л аварна. Би имчилнэ. Би өхүүлэхгүй. Би та нарт өгмөөргүй. Энэ олон муухай булаач хэрээд байгаа. Удам угсаа гутаан доромжлоод байгаа. Хүн ардыг ингээд цээрлүүлээд байгаа. Энэ олон ард түмнийг ингээд дордуулаад муутгаад байгаа. Эднэрийг л та нар цээрээ эднэрт өг. Энэ хүүхдүүд тэдний үйл үүрэг өөрч явах ёсгүй. Энэ хүүхдүүдийг харин жинхэнэ би энэ орчлын ертөнцид Монголын ахуйг, Монголын удамыг эдгээр үргэлжлүүлэх гэж Монголын энэ ертөнцид ирж байгаа нь шинээр гээж ирж байгаа. Энэ шинэ оюун санааг би явуулахгүй гэж би тэгж тэнгэрт харамлаж багш нь гуйж олон шүд би тэгж өвддөг байсан. Би хүүхдийг өхүүлэхгүй. Би эмчилнэ гэж. Ээж аваас нь харамлж би тэгж эмчилж өөрөө тэгж авч явж исэн багш нь өөрөө чирч эмчилж явж исэн. Тэгээ олон өвчний шалтгаантай олон хандив гуйж байгаа олон хүүхдүүдийг хоёр багш нь эмчилж босгож ирсэн. Энэ хандив гуйж байгаа олон хүмүүс бас наашаа ирээсээ бас учрыг олъё доо болохоор юм байвал хоёр багш нь өөрснөө эмчилээд өгчтэй. Тийм бас учир шалтгаан байна шүү дээ хүнд. Тий хоёр багш нь бас чадлаараа л эмчлэхийг л бодно шүү дээ. Олон хүмүүсийг эмчилж олон хүний амь насыг аварч исэн болохоор ажиллаараа их бахархдаг. Шинэ ирний хүүхдүүдэд дэндүү бахархдаг. Энэ хүүхдүүдээр л баян хэдүүлээ. Шинээр төрсөн яраануудыг өхүүлж болохгүй. Өнөөдрийн шин төрж байгаа тий нодлонгийн шин төрж байгаа 0-3 хүртэлх насны хүүхдүүдийг бүгдийг нь авэдэр маргааш багш нь бүгдийг нь эмчилж өгье. Ямар ч өвчтэй байсан тэр хамаагүй би зүгээр эмчлэх үүрэгтэй хүн би. Амь нас эрүүл мэндийг би хамгаалах үүрэгтэй хүн байхгүй юу? Тэнгэрийн даатгалаар. Тэгээ би тэдний дээш нь явуулахгүй би өхүүлэхгүй бити хүүхэд авах гэдэг.
Эдгээр яхаар үйл үүр тэнгэрлэг явах гээд байгаа. Ирсэн хүмүүсийг би амьдруулна гэж би тэнгэртэй бүр заргалддаг байсан. Би шүнжэнгээ би чинь тэнгэрийн багш шүндө тэнгэрийн орноор явж тэнгэрд очиж бис ажиллаа шалгуулна, үүлээ шалгуун тэнгэрд очисон одоо залуучууд одоо хагалгааны ширээн дээрээс аваарт ороод нас барсан үхээ гэдгийг мэдхгүй санаандгүй үхлээр нас барсан одоо тэр тэнгэрт очиод тайвширахгүй байгаа сүнснүүдийг очиж багш нь очиж тайвшруулж тэнгэрийн оронд ирсэн өөр ертөнцид ирсэн ойлгоод тэднийг бас холын зайраас тэнд бас тэдэртээ би ажилдсан шүү дээ. Багшийн ажил гэж шүнж ажил нь өдөрч ажил цаг наргүй. Тэр болгоныг би бас учрыг нь олж зохицуулдаг учраас миний ажил жоохон хүнд цаг наргүй ажилтаа. Тэгтээ би тэнгэрийн ажилдаа ч дуртай, энэ ажилдаа ч дуртай. Энд байхдаа илүү жаргалтай байдаг багш. Та нартайгаа байхдаа жаргалтай байдаг. За одоо тэнгэр гэдэг ийм агуу хүчтэй үйл, мундаг үйл, гүн гүнзгий үйл нэг ойлгочих юм бол нэг мэдрээд итгээд хийчих юм бол гайхамшигтай ажил. Өстой онцгой ажил. Тэгээ надад ч одоо зөвхөн монголчууд биш гадаад дотоодын тэр олон сахартай, тэр олон системийн өвчтөй хятадуудыг, германуудыг, орсуудыг, солонгосуудыг, Америкуудыг эмчил гэдэг байгаа байхгүй битэрий. Адилхан хүн ёсны хүмүүсийг бүгдийг эмчил. Тэр хил ус харгалзахгүй зүгээр л тэр хүмүүдээ анил суужиг та эмчлэх үүрэгтэй гэл. Заавал ингээд амьд харилцаанд ярих шаардлага. Тэр хүн зөвхөн энэ энергиээр энэ энергийн эмчилгээ өөрөө 5 хоног явуудгийг курс нь 5 хоног. Тэр 5 хоногийн дотор тэр хүн яаж гоо толгой амархыг, яаж гоо зөв унтахыг, яагаад энэ одоо ингээд нойр хүрээд байгааг, яагаад миний сахар буугаад байгааг, яагаад хордлого гараад сахар буун, хордлого гарна, хаван буун, сахар буун, даралт буун одоо 5 хоног дотор бие цэвэрлэгдээд нойр ирээ дотроосоо та залуучин. Дотроосоо та залуу бүх эрчим энерги сэргээн гэсэн үг. Энэ эмчилгээ өөрөө тийм гайхамшигтай. 21-р зууны гайхамшигтай эмчилгээг хоёр багш нь Монголдо ер нь тодроод хийж байгаа. Битэрээс өөр баг ийм хүн байхгүй гэж би бол тодорхой хэлж чадна. Хүний сүнсэн биетэй би сүнсэн биеийн засна багш энерги ичмээр эмчилнэ. Би давхар хавсардаг өөрөө хавсардаг. Засан эмчилнэ. Ер нь засангаа эмчилдэг. Нэгсэн засал басал хэрэггүй дээ тэр нэг гандан мандан гарах зүгээр хоёр багш тэр ирээл эмчилэн тохиол би шин засангаа л эмчилчихсэн тийм учраас өөрөөсөө хоёр багшаараа эмчлэгдээ засуулсан тохиолдол ёо янз янзын юмар явах шаардлагагүй янз янзын эм тэрэ эмнэлэг яваад ах шаардлагагүй. Яг үнэхээр хавдартай ялчгүй хаалганд орох шаардлагатай одоо бүр тэр очир мочир болсон хүмүүс орж болно хавдраа ахуулчих дараа нь химийн эмчилгээнд орлогоогоор шууд наашаа хүрээд нэгсэндээ хавдрын ишиг дараа нь химийн эмчилгээнд ор зарим хагалгаанууд сэргийн засах эмнэлэг рүү яв гэдэг. Би тэр сэргийн засах эмчнэр гэж ойлгочих. Энергийн эмчнэр. Тэрхэдээ өөрсдийнхөө энергиэр маш олон сахартай, маш олон хавдартай, төрөлүүрийн хавдар эмчилдэг. 8 настай цусны хорт хавдартай охиныг хүртэл эмчилсэн. 88 настай улаан хоолой хавдартай эмээг хүртэл би Эрдэнэтэд эмчилж исэн. Улаан хоолой хавдар бүр ингээд эмнэлгээр бол нарийн цэц ингээд юм орохгүй байгаа байхгүй тийм аяга ингээд балга ус 3 албаг уудаг гэсэн одоо нэг ганц албаа баг огоод баг саа ууж гаццаад одоо ингээд хавдар нь томроод ингээд өндөр настай хүнийг эмнэлэг болохоор халгаад байхгүй гэдэг байна гэдэг. Хоёр багш нь очиж энерги өгсөөр хагаад хоолнд оруулсан гэж боддоо одоо тэр өөр хүмүүс нь тэнцээ байж Эрдэнэттэй байдаг. Ерөөдөө хавдартай хүн бол ерөөдөө сайхан сэтгэлтэй хүн бол битэрийн эмчлэг маш гоё явна хурдан идэв. Та нарын заяа тавилтан чи шалтгаална да одоо нэгдгээр олон хүн гомдоогоогүй сайхан мөртөө сайхан заяатай сайхан тэгш дүүрэн явсан бол эмчилгээний үр дүн маш хурдан гарна. 5 хоногоор зөвөр хөөстөө. Юу эмнэлгээр очиж шинжилгээ өгөө зураг авахгүй тэр энэ гэх юм байх гойр багш тэгдэг хүн биш. Ирлээ зөвөр эмчилгээ аваад яваад. Юу ч шаардахгүй танаас эмчи онш маш энэ төр шаардна. Өөрснөө оншлоод оншилгоо эмчилгээ тэгээ би өөрөө сэтгэл зүйн зөвлөгөө өгнө. Мэдээлэл өгнө. Бүх юм нийлээд өдрийн 80,000 гэж боддоо. Өдрийн 80,000 төгрөгөөр та сахараа, хавдраа, бамбаага, даавраа, ясаа, нүдэ, зүрхээ бүх хэрэгтэнгээ цогцоор нэмчлүүлнэ гэж боддоо. Тэгээ хавдар нь сахартайгаа зэрэг идэв. Бөөрийн аппаратанд явж байгаа хүмүүс ч гэсэн идэгдээ шүү. Бөөрийн аппаратанд явж байгаа хүмүүсээс тууштай явах ёстой шүү. Эмчтэйгээ тасалж болохгүй шүү гэж хэл. Манайхан жоохон
жоохон сайжраад хоолнд ороод жоохон тэнхрээд ирэхээр л алга болчтой идэгцэн юм шиг. За 20 хоноо л ирэхэд би тэр хоногийн 20 хоног л үү. За 20 хоногийн дараа ирээрэй гэж ах чи бүр 30 хоногийн дараа ирнэ ш. Наад энерги чинь өөрөө таны биед хугацаанд тэр хугацаанд ирэх ёстой. Хугацааг гэтрүүлээ бөө сэнсрээд ирдэг байхгүй. Манай монголчууд жоохон дураараа зантаж нэг тийм дураараа үг авдаггүй. Чаашаа л явна хөөс ерөнхийдөө тэгэл явах гал байна. Энд чинь өөрөө нөгөө эм тэрэ шаарддаггүй, эм уухыг шаарддаггүй. Одоо шинжлэх өгөхийг шаарддаггүй. Зураг авахгүй л шинжлэх өгөөд ирэх шаардахгүй. Зүгээр өөрсдөө уншлал өөрснөө л хэмжлээл тэгээ зөвлөгөө өгөөл явуулаад байна. Тэгээ над дээр эмчилгээнд орох хүмүүс цайвар өнгийн хувцастай ирнэ. Цайвар өнгийн хувцсан дээр илүү одоо эмчилгээ үр дүн маш хурдан гардаг. Тэгээ эдг нь би өстө энэ хоёр хүн дээр очиж өстө өвчнөөсөө салъя. Тэгж бодоод ороод ирсэн хүн бол зөвхөн эхний курсээр л бүх өвчнөөсөө сална. Бамбаа гоё, бөөр гоё, даралт гоё, зүрх гоё, тарих гоё, унтдаггүй хүн унтдаг болно. Хагалгаанд орохгүй болно. Тэр хандив уугаад одоо ийш тийш явж байгаа хүмүүсэд хэлүг. Одоо төрөх гэж байгаа жирэмсэн охтууд байл би тэр эмчилгээнд орж болно. Жирэмсэн ээжүүдийг эмчилдэг, хаван буулгана, тэр тоонусыг бүгдийг арилгана. Жирэмсэн ээжүүдийг бүгдийг эмчилгээнд авна. Төрөхөд биеийн битэн тэр ээжийг. Төрөхөд биеийн бэлтэн давхар хүүхдийг дотроос нь энергиээр амин димээр өөрсдөө эрчим энергиээр хүүхдийг засаад гоё эмчлээд гоё болгоод тавьчихдээ. Одоо олон хожуу төрөлтийн одоо 8-9 эмэгтэйчүүдийг 35-аас 45 насны 9 эмэгтэй хоёр багш нь бүгдийг хяналтанд авч эмчилж төрүүлсэн. Тийм одоо ажиллаараа одоо та нарт энэ удаа би ингэж ерөөхдөө гайхуулж ярьж үзээгүй юм. Энэ удаа ч гайхуулаа ярьчлаа уучиж өршөөгөр хоёр багшийнхаа чаддаг ямаараа хүн бардам ярих гоё үедээ. Үнэхээр өнөөдрийн одоо эрүүл мэндийн салбарт битээр маш их хөрөнгө оруулалт хийж байгаа. Өөрсдийнхөө эрчим энерги өөрсдийнхөө одоо цаг наргүй ажилдаг. Битээр ганцхан бүтээсэн өдөр амардаг. Ажлын 6 өдөр ажилдаг. Таныг сахартай чинь, бамбаатай чинь, ястай чинь нүдний хараа орно. Нүдний шилнээс сална, таягнаас сална, өвдөгний тоогны хаалгаанд оруулаг, олон залуучуудыг төрүүлчиргаа хаалгаанд оруулаг, олон залуучуудыг зүрхний стенк тавилаг үнчээ эмчилсэн, олон залуучуудыг нуруу ясны хаалгаанд оруулаг. Тийм гоё бодит эмчилгээ эмчээ. Эмчилгээний барь байхгүй юу? Шууд. Тэр хоёулаа тэнгэртэй холбогдсон учраас эмчилгээ нь агуу. За тэгэл ойлгож байгаа. Товч тодорхой тэгжил хийлээ. За хоёр багш нэг иймэрхүүл байна да та нартаар өнөөдөр маш гоё уулзсандаа их баяртай байна. Их баярлалаа. Ойлголоо та нарыгаа. Гоё ухаарч амьдраараа, ухаарч амьдр, сэрж амьдр. Энэ цагаас ихсүүлээд өөрөөрөө баярлаж амьдр, өөртөө талархаж амьдр, үргэж өөртөө талархаж, өөрийгөө үргэлж гоёж, байгаа хувцаагаа цэвэрхэн хүмүүс, байгаа хувцаараа өөрийгөө гоё. Тэрээс баяр болгоноо. Энэ монголчуудын баяраа болимоор төрсөн өдрийн баярлал хүүхдийн дайх авах баярлал юм. Ерөөсөө Монголд хоёрхан л баяр байлгамаа. Нэг бол наадам, нэг нь цагаасаар. Тэгэл болоо. Бусдын ерөөхдөө за тэг болоо бол. Арай одоо ч хөдөлмөрлөлийн энэ улсаа хөгжүүлээ. Гэтэл улсаа хөгдөө эрүүл бай. Эрүүл мэнд чинь нэг номер ч юу. Бүгдээрээ эрүүл бай. Эрүүл мэндээ дэмнээд бүгдээрээ гоё бай. Тэгээ одоо удаа дараа орсон олон эмэгтэйчүүдийг одоо энэ жилээс бас хувь хүний засалд авах гэж. Тэнгэр бас засал хийдیں۔ Хувь хүний жилийн засал. Тэр заслын ажлаас эхэлсэн явж байгаа. Дон удаан жил явсан хүмүүсийг бас тэнгэрийн засалтаа оруулна. Тэнгэрийн засал ёо гайхамшиг, ёстой гайхамшиг. Их нүгэл хийсэн бол тэнгэрийн засал авдаггүй, авахгүй, хөрөхгүй, ирэхгүй. Тийм учраас тэнгэрийн засалд орох гэж байгаа хүмүүс надтай уулзаж нэрээ өгнө. Би тэнгэрт нэрээ мэдүүлнэ. Тэр тэнгэрт очисон нэр чинь цаашаа удам руугаа очиж удам авахгүй гэж шийднэ. Би бас удам авахгүйсэн наагур нь бас багш нартаа даатгачдаг зарим одоо сэтгэл сайтай одоо надаа салдаггүй хаяа ирдэггүй нэг дураараа дуртаа зартаа ирдэг дураараа явждаг хүмүүс байна. Энэ орон гараа хүмүүс байдаг шүү дээ. Бас дүүрхэн тийм сэтгэл нь хоёр багшаас салддаг хүмүүс байна. Тийм хүмүүсийг хоёр багш нь хамаагүй. Удаан жил явсан сэтгэл зүтгэлийг чинь хараад бас багш нь бас жоо арын хаалга маягаар наа доогуур багш нартаа даатгаад жилийн цэцлийг тууж байгаа шүү, өгж байгаа шүү. Тэрэнд амь нас эрүүл бүх юм ороо явчих. Тийм гоё. Хоёр багшийн ажил илүү гоё болсон, илүү хүчтэй болсон. Би тэр хөл хорионд явж байгаа хоёр багшийн энэ жилдээ хамаагүй одоо дураараа айлаар орохгүй, дураараа албан газраар орохгүй, дураараа дихгүй гэдэг байгаа. Тэгээ хоёр багш нь
бүх юмаа бас жоохон цайруулаад би тэнгэрт очиж одоо бас их багшин шалгалтанд орж маш их шалгалтыг бас давж гарч ирээд ирлээ. 2 сарын 22-нд маш том шалгалтанд орлоо хоёр багшин тий. Одоо 3 сарын 22-нд хамгийн сүүлийн шалгалтанд орох гэж байна. Бас эргээд би илүү том шалгалтанд орно. Дэлхийн ертөнцийн гариг ертөнцийн иргэсүүд надад шалгалт авдаг гэж боддоо одоо тэр олон одоо гадны одоо шүтлгийн эзлүүд дээ шүү тэнгэрт. Манай толгой эзлүүдийн шалгалт хамгийн амар. Гариг ертөнцийн эзлүүдийн шалгалт яах вэ? Яг тэрийг би удаа үжил хийсэн л дээ бас жилдээ бас нөгөө тэд нар тэнгэрт хүч ороод ирэхээр бас надаас илүү их хүчтний юм бас шаардаад ирэх гээд байгаа. Тэр хэмжээний багш нас өөрийгөө бэлдэж биеэ бэлдэж энэ олон хавдар имчилсэн цусны хавдар имчлэхэд хар гайхаад байна. Системийн хүчтэй үнийг имчлэхээр гайхаад байна. Тэнгэр гайхаад байна. Тэгээ надад шалгалт аваа натаа одоо тэнгэрт очихоор уулзаад зөвлөгөө аваад байгаа байхгүй бас өөр хүмүүсээс сэрэх гээд байгаа бол тоо. Тэгээ тэр олон одоо ажлаараа гайхагдаж одоо имчилгээгээрээ гайхагдаж одоо хоёулаа сүнсэн сэтгэлээрээ биеэрээ тааламжаараа өгөгдлөөрөө итгэл сэтгэлээрээ тэнгэрт хоёр багш нь хоёулаа таалагдаад утга багш нь ч гэсэн бүр хүчийг аваа яваад өгсөө бүр тэгээ одоо энэ гой гайхамшиг одоо хэлж байгаа одоо баяртай байна таатай байна тэгээ та нартай маш их баярлалаа хоёр багшаараа гайхагдаж та нараараа хоёр багш нь гайхагдаж өнөөдөр монголчуудыг өрхөдөө хэний ч хаалганд оруулахгүй, хэний ч гадаад руу явуулахгүй, хэний ч эмнэлгийн одоо хараат байхгүйгээр, хэний ч гэвтэрт оруулахгүйгээр, хэний ч өхүүлэхгүйгээр одоо энэ нас эрүүл мэндийг чинь дааж хүлээж авч одоо бүх юмыг хариуцж одоо хийх гэж байгаа одоо хоёр багш нь бас туйлын сэтгэл дүүрэн байна, итгэлтэй байна. Тийм учраас та нараа итгээ түрээд ирэх юм бол бүх юмыг хийж дааж чадна. Та нар гол нь итгэл сэтгэл хамгийн чухал. Битэрийг сорж шалгаж биш. Хоёр багшаараа л засвал, хоёр багшаараа л эмчлүүл, хоёр багштаа л итгээгээд ирэхэд за бараг 5 хоногт эхний 5 хоногт 100% болно. Эрүүл мэд чинь. Тийм үү. Сахар буугаа, хаван буугаа бүх юм та гоё. Тэр хоёр багш нь давхар би чинь нөгөө дуу аахгүй би ажил дээр ирсэн байна яриастай. Үргэлж ярьж идэг. Яг маргааш цаг завтаа бол яг ажил дээр ирээд одоо миний ажлыг яаж хийж байгааг ирээд яг харж болно. Өөр ирээд хараад байдлыг ажиглаад явж болно л гэж хэл. Тэрс маргааш бол би бас уулзах нэг завгүй байгаа багш нь жоо ажил ихтэй байгаа шүү. Нөгөө цагаан сарын дараа жоо хүн олшраад ихсэд ирсэн гэдгийг ойлгоорой за. Тэгээд шинээр ирж имчилгээнд орох гэж байгаа хүмүүс нэг өдрөөс хоёр багшийнхаа ажилд бас ирж имчилгээ авч явж болно гэж хэл. За бэлгээ багшийн утсын номер 99 17 10. Хоёр багшийнхаа утсыг тавиад өгөөрэй манайхаа. Хоёр багшийнхаа утсыг. За та нартай маш их баярлалаа. Хичээнгүүлийн сонссонд маш их талархлаа. Баярлалаа. Гийлээ та нартай маш их баярлалаа. Тийм учраас хоёр багштайгаа уулзъя гэвэл нэгд өдөр ирээрээ. За баярлалаа. Дараагийн 5 дахь өдөр эргээд гоё уулзъя. Баярлалаа та нартай. Бүгдээрэнд нь амжилт, эрүүл их байгаараа. Баярлалаа.